Recording in progress. За өнөөдрийн аялал эрхийн аялал гэдэг шинэ аялал үзнэ. За энэ маань өөрөө зах 8 аялалгын 4 дахь аялал эрхийн аялал. За хэвлээ яванда. Авчиргүй. Энэ. За тэндээ эндээс өрсөн ч өөрөө юм. За солонгоо харцаас бүрэн ирэхэд хүүхэд төрнөм. Харанхуй бодол түүний булхаа болгоно. Хамгаас бүрэн ирэхэд хүүхэд төрвөөс мунхаг бодол түүний булхаа болгоно. Хар амиа бодогч хатуу булхаа хамаг улсыг сандаргах болмай. Хуваа бодогч худалж булхаа хураасан улсыг тараах болмай. За энэ хэсгээр юу явж байна? Энд ерөөсөө хижийн төлөв одоо хүмүүн болоогүй хүнээс одоо хэрэг бүрэн эрэхтэй гэдэг байна шүү дээ. Тийм хүнээс хүүхэд төрөх юм бол тэр нь булхаа харанхуй болно гэж. Харанхуй дандаа буруу бодол хийн. Ингээ юм хэлэхээр дандаа нөгөө эсрэг тал руу тийм эсэргүүцээд тэгээ бусны одоо юу гэдэг бас нөгөө бүрэн эрх авчиад буруу тэр юм ойлгоогүй байгаа хүнд бүрэн эрх олох юм бол бас ямар аюултай юм бэ гэдэг үс мессеж явж байна л да. Угаасаа тэр чинь өөрөө хар буруу юм ойлгоогүй байгаа тийм бодолтой хүн бүрэн эрхний учрыг ч бас ойлгоогүй. Одоо бүрэн эрх ер нь эрх гэж яг юу юм тэг бүрэн байхлаараа бас яадаг гэдгийг одоо эхлэн л энд тайлбарлах гэж байна. За тэгээд тэр булхаа бол угаасаа өөрөө мунхаг бодолтой байна. За тэр хар амиа хичээгч өөрийгөө нэгдүгээр ямар нэг альва асуудал гарах өөрийгөө боддог бусдыг биш мөсрөө байхгүй. За тэгээд угаасаа өөрөө тэр чинь өөрийгөө бодож байгаа чинь мэдээж бусдад ч гэсэндээ тэр нөгөө үр дагавар нь бас мэдэгддэг. За тэгээд хамаг улсыг сандаргах болмоо гэж. Өөрөөр хэлбэл бас бусад хүмүүсэд болон одоо дээгүр ч юм уу одоо иймэрхүү хав бодолтой хүн гарч ирэх юм бол улсыг тараах, хүмүүсийг сандаргах тийм л айхтар үүдэр давхартай. Тэгэхээр мэддэггүй хүнд бол бүрэн эрхийг олгож болохгүй шүү гэдгээс хэлсэн. Гэж бодож байна. За эсвэл харцаас бүрэн эрхийг хүүхэд төрнө гэдэг нь ер нь бол хүүхдэд ах төрөхтэй бүгдээрээ бүрэн эрхтэй төрд юм аа. Тэгээд тэр хүүхдэд зөв одоо хүмүүжүүлэхгүй болвол тэр хүүхд чинь одоо яг зөв буруугаа мэдхгүйгээр өсчих юм бол булхаа болчт юм шүү гэж. Харанхуй бодол гэдэг нь нөгөө тэр юу зөв юм, юу буруу гэдгийг ялгахгүй хүмүүс болох магадлал тэндээс үүснэ. Тэгээд хамгаас бүрэн эрхт хүүхдөрөөс мунхаг бодол түүний булхаа болгоно. Тэгээ мунхаг бодол гэдэг нь өөрөө тэр гэгэрлийн эсрэг шүү дээ. Гэгэрл гэдэг маань болохоор хайр, үнэн юу лээ? Хайр, үнэн, ухаан гэгэрл гэдэг. Тэгвэл тэрийг авч чадаагүй хүн бол булхаа болно гэж. Тэгэхээр тийм болцсон хүн бол хар амиа боддсон юм байна. Тэгээд бусдад төвөг уддаг, хамаг улсыг сандрагна гэд бусдаа төвөг уддаг юм байна. Яа тэгэхээр өөрөө зөв буруугаа ялахгүй байгаа учраас хувиа бодогч худалч болохаа хураасан улсыг тарана. Тэгээд хувиа бодож байгаа хүн бол өөрийнхөө л эрх ашигыг боддог учраас ямар нэгэн юм харахтаа, үйлдэхдээ буруу хийдэг. Тэгээд буруу хийснээсээ болоод бусдад төвөг удаад тэрийгэ өмөөрөөд өөрийгөө өмөөрөөд ингээд хуурсаар худалч хулгаасаар хулгайч болох нь тэндээс эхэлнэ гэж. за сайн юу гэж бодож байна? Хүмүүс одоо төрөхтэй бол адил эрэхтэй, яг нэг бүр эрэхтэй юм байж чаддаг. Тэр нэг таа болох оноос тэр шиг тэр бага наснаас нь бол булхаа болохооргүйгээр одоо мэдүүл зөвхөн мэдүүлж өсөх хэрэгтэй. Одоо эрхийн одоо өөрсдөө нь ойлгуулж. За тэгээд ямар нэгэн байдлаар одоо мунхаг бодол түүний булхаа болгоно гэхээр бол чинь хар амиа хичээсэн хүн болвол одоо үндсэндээ булхаа болох сорин тавигдана гэсэн. Тэгэхээр бол тэр хүнд бол тэр хүүхдийг бол яаж сурах вэ гэдэг нь бол одоо
багаас нь бол зөв сөрийн тавьж үлэр дөрөл болох юм бол одоо юу ирээдүйн хүүхд маань бол болохоо болох одоо суур тавигдахгүй. Одоо баг дээр чинь болохоо маягийн боловч энэ том насанд хүрэхээр яаж юм бэ гэхээр усын хэмжээнд яриад ирэхээр магадгүй гой сайхан яриагаараа гараад ирч болно. Гэхдээ ерөө болох болцол юм бол тэр хамаг усын одоо самрал гэсэн үг. За тэгэхээр эхлээд болохоор харцаас бүрээ ирэхэд хүүхдүүд юм. Тэгэхээр харц ард үе те жирийн ардаас төрж байгаа хүүхэд. За тэр хамаг гэдэг нь болохоор улс даяар одоо төрж байгаа ямар ч ээж аваас хүүхэд бол төрөхдөө одоо бүгдээрээ адилхан төрдгөө гэж хэлж штэ. Нэгсэнд оюун санааны бүгдээрээ ижлэх нь одоо мах цэстэй одоо юу гэдэг юм өрн эрэхтэй төрнөө амьдрах эрэхтэй нөгөө заяах тийм хувь тавилантай төрнөө л гэж хэлж байгаа. Гэсэн чинь яасан гэхээр харанхуй бодол түүнийг болохоо олгоно гэдэг маань өөрөө аав ээж нь одоо нөгөө хүүхдээ тэг хүмүүжүүлж чадаагүй одоо юмаа зааж өгч чадаагүй. Тэгэхэд одоо юу гэдэг тэр алсын хараа байхгүй бодол нь одоо зүг байхгүй. Тийм бол яг нөгөө хүүхд нь болохоо олно. Тэр нөгөө багнааснаас нь ингэж идэг штэ монголчууд хөлд орохоор нь лаавда тэр аяга аваад ирдээ ээжтэй тэрийг авчид өгчтэй гэд нэг зараад идэг да. Хүн тусалдаг болгоод тэгээд нөгөө минийхөө одоо тэр дөнгөж нэг хөлд ороод ингээл юу яасан үеэс нөхсөлөл хүн туслах. Тэгээд тэр хүчин дараа нөгөө нэг хонь мал гэдэг бүр гэрийн гадаах ажилт ингээд тэгэхээр нөгөө өөрөөсөө хүн туслах гэдгийг нь тавьж өгөхгүй бол нөгөө амиа бодсон чи өөрийнхөө тоглоомыг одоо яагаад найзтайгаа хайтан хуваагаа тоглож чадахгүй аа ингээд те ингэж өсөхгүй болвол амиа бодсон юм хүн болчих юм бол ерөөсөө дийлдэхий байх нь л. Тэгэхээр хүүхдээ хэн болгож өсөх үү гэдгийг ээж аав мэдгүй бол яг нь энэ сүултээ ингээд мунхаг болоод болохоо болоод ингээд явчихдаг. Тэгээ энэ нь өөрөө нөгөө санийг хэлдэг шиг улс орныг одоо олон болоод ирэх тусам өөр одоо дагавар нь бол улс орны хэмжээнд хамраад тэгээ одоо улс орныхоо хэмжээнд самраад одоо нэгсэнд хувь бодоод эхлэхээр энэ улс чинь харж байгаамаа нөгөө эв нэгдэлтэй орон зай гэдэг юм чи байхгүй болж байгаамаа л гэж хэлж байна. Тэгж тий. Тэгэд энэ сүүлийн үеийн хүүхдүүд чинь юу юм бэлээ шүү дээ. Ээж аавдаа туслах гэдэг юм их багассан гэлээ. Бид нар чи аягүй их тийм том болохоор ээж аавдаа хамгийн дөрөнд туслах хийсэн гэж боддог байсан шүү. За энэ дээр болохоор зүгээр ингэж хэлсэн байна. Их Монгол улсын эрхийн системийн үр дүн гаргаснараа эрхээ эдэлдэг. За их Монгол улсад бол үр дүн гаргаснараа эрхээ эдэлдэг энэ систем байжээ. За харанхуй бодол гэдэг нь хувь ачаасан бодол. За амин чи үзэл хэдий чинээ хүчрэх чинь хөдий чинээ орчиндөө хорлолтой байна. За цаашаа явъя. Сайн амши. Болохоо бүтэн ойр зовлон. Болохоо бод халуун хайр айдас. Болохоог шоронгоор мохох гэвээс бодон тогтворгын одыг тоолох адил. Болохоог хилж мохоон цасан гэвээс бул харч болов ойлуулах гэсэнтэй адил. Болохоог эргэн болгож засан гэвээс бүрийн эрхийг тэгш бус идлүүлсвэ. За ямар утга явж байна вэ? Тайлбарлая. Ер нь одоо болохоо бүтэн ойр зовлон гэдэг нь бол 50 одоо болохоо байгаа тэр орчинд бол амар тайван бол байхгүй. Хүн одоо бүтэн ойртоо унтчих чадахгүй. За мал ахуйгаа жишээ хинэг аваад юу ачих болоо гэж малаа хүртэл одоо нэгж одоо алдчихгүй гэж айцтай байна. За орон сууц эдэрт бол одоо хааны хаалаа юмдад хулгай ороод ирэх бол эсвэл одоо ер нь бол бүтэн ойр гэж чинь амар амгалан тайван байдлыг л бол хэлж байна гэж ойлгож байна. За халуун хайр айдас гэдэг нь бол одоо өнөөдөр бид бие биендээ ингээд туслаад явах хэрэгтэй. За хүний нэг чамдаа минь өргөд туслаад өгчээ гэж боддог боловч халуун хайр байж байгаа тэр хайр маань бол үндсэндээ айдас болж байгаа гэсэн. Одоо нисэх онгоцны буудлаар одоо хин нэг нэг чамдаа минь тэр битгий хүрээрээ битгий гараараа гэдэг л зар явуулаад байна шүү дээ. Энд чинь эргээд бидний бодлыг бол мохож байна гэсэн. За болохоог шоронгоор мохох гэвс бодон одыг тоолох адил.
нэгэнт ингээ болохоо өөрчлөсөн байгаа үед бол одоо тэр их олон бол шоронгоор бол мохох одоо тийм хэмжээний юу бол нэгдүгээрт бол шоронгоор бол мохоож чадахгүй шоронд орлоо гэхээр улам илүү их юм сураад байна. Хоёрдугаарт бол их олон болохоо байгаа үед бол шорон бол гэлгүй тэр их юм бас тэжээгээ тоолоод байж хөлөө бас. За болохоо хэлж мохоо згсэн гэвс буул харч болоо ойлох гэсэнтэй адил. Одоо нэгэнт багаасаа одоо болохоо болоод өссөн яг ингээд хөвшил болцсон бусдыг хайрлж мэдгүй болцоо тэр улсуудыг бол одоо хилж мохоогоод ингээд болгоод хэлэхэд бол энэ бол засагдахгүй. Одоо нэгэн төрт гарцсан улсуудыг бол хичнээн болооч энэ дээрээ гэж хэлсэн ч гэсэн одоо тэрнээс чулуунд одоо үгээ хэлээ байжсэн дээрээ л гэсэн үг та. Болохыг эргүүн болгож зсэн гэс бүрийн эрхийг тэр шийдлүүлсгүй. Нэгэнт болохоо болсон улсуудыг бол яах вэ гэхээр эрхийг хязгаарлаж өгнө л гэж ойлгож байна. Одоо тэр нэг төрд идээд байгаа улсуудын төрд орох эрхийг хязгаарлаж өгнө. Янз бүрийн мөнгөний их үүсгэртэй байгаа бол тэрийг хязгаарлаж өгнө. Өдөртөх шийдвэр дээр болохоо болсон байх юм бол доотлын бүр одоо юу гэдэг одоо гүйцэтгэх ажил одоо манайхаар муухай хэлээ хар ажиж гэх юм уу. Нэгсэн дэшээ ажлуудын хязгаарлалт доотлын юу оруулж өгнө гэсэн үг. За солонгой юу ингээ нэмэх юм юу чиний хатар. Цамаар бүгдийг хэллээ дээ. За эсвэл тэр тийм бүгдийг л хэлчихлээ. Яг ер нь бол нэгэнт одоо энэ болохоо гэдэг энэ оюун санааны хувьд хойгоо батсан амин чугаарчсэн юм хүмүүс олон болоод ирэхээр ер нь бол тэр орон зай ерөнхийд бол 50 бас болтгоо л гэдэг хэлж шүү дээ. Тэгэхээр бүтэн нойр зовлон гэж байгаа юм. Тэгээ одоо сүүлийн үед чинь хүүхдүүд ялангуяа жоохон хүүхдүүдийн эмч дээр ирж үзүүлж байна. Дандаа л нойр үтцэн, нойрны хямралтай тархины бичлэг хийгээд байгаа. Тэгэхээр чи яаж юм хэрэг аав ээж нь тэр гэр орондоо 50 амлан байх багт шүү дээ. Тэр энерги нөлөөлөд байгаа. Ингээл дөнгөж нэтэрсэн яраа хүртэл ирж бичлэг хийгээд шүү дээ. Тэгэхээр чи яаж юм хэрэг тэр эрчим энерги гэдэг бол өөрөө тийм их нөлөөтэй байна шүү. Тэгэхээр тэр хүмүүс бол ийм болохоо явуулаад буюу тэр буруу энерги гаргаад байгаа гэдгийг ээж аваа мэдэхгүй байгаа. Нэгсэндээ хоорондоо ээж байгаа харилцаа нөр буруу байна. Тэгэхээр бүтэн нойр зовлон гэдэг нь нөгөө нэгсэндээ тэр хүний амьдрал нь тий оюун санаа бие махбод нь 50 байхгүй наа. Тэнд нэг юм тэрийг зовоох, тэрийг одоо шаналгах, тэрийг 50 амгалан бас байлгах тийм зүйл байна. Тэр орон зай үсэд байна л гэж хэлж байна. Дараа нь болохоо бүгд халуун хайр айдас гэж. Тэр халуун яагаад халуун хайр айдас гэж нэрлэж байгаа юм тэгэхээр өөр зүрхний халуун харилцаатай. Дөрөв нөгөө хичээл хэлэх өмнө та хоёр ярьсан шүү дээ. Яагаад тэгээ салчдгүй юм бэ? Тэр чинь хараа юу хэлээд байна гэхээр тэр нэг өөр зүрхний одоо тэр үр хүүхдээ гаргацсан ээж хайр байгаа байхгүй. Гэтэл тэр хүүхдээ болохоо болгож байгаа тэр ээж байгааг мэдэхгүй байгаа хамгийн гол. Хүүхдээ буруу хүмүүжүүлээд байгаагаа мэдэхгүй, хүүхдээ зовлон яриад байгаагаа мэдэхгүй байхгүй. Ирээдүйн болохоо бий болгож байгаагаа тэр хоёр мэдэхгүй байна. Тэгээд ер нь яг ингээд хүүхдээ одоо юу гэдэг өөрийнхөө хайраар хайлж ийн гэж одоо зарим үед гураар нь тавьдаг ч юм уу ингэж өсгсөөр хагаад нөгөө хүүхд нь болохоор нөгөө буруу ирсэн хүүхд мохын үзэнээс хатуу гэдэг шиг сүүлдээ нөгөө нэг ингээд хэрэг төвхт орооцолтсон одоо эсвэл одоо юу гэдэг нь нэг тийм хүмүүс гарч байгаа байхгүй. Тэгэхээр энэ дээр халуун хайр айдас. Яагаад хайрлаад байгаа мөртлөө одоо гэрээсээ гараад имэйл за нөгөө чи хулгай хийж байгаа бол нөгөө хинтээ явж арх ууж байгаа бол араас нь дандаа айдастай буюу харын нэрэг. Тэгээ салиа салж чадахгүй амьдрахд хэцүү. Ийм зовлонгийн ийм нөгөө нэг гүн далайд тэгээ живцэн байгаа байхгүй. За тэгэнгүүт яг нь тэр булхаанууд нь бүр олон болоод ирэхээр шоронгоор бохоо. Одоо нөгөө хэрэг төв хийгээл нөгөө одоо додоонуудээ хийгээл нөгөө мохоо хүчин янз бүрийн хэлэх хэрэггүй юм хийгээд ирэхэд тэр шоронгоор хийж мохоохгүй. Бодон докторын одыг тоолохтой адил. Од чинь маш олон тэг хэдэн одоо юу байхад тэрийг тоолж барахгүйтэй ялгаагүй. Булхааг бол шоронгоор мохох байхгүй. Өвд эз маань бидэрт хүнийг яаж хүмүүжүүлэх үү гарах хийж байгаа байхгүй. Тэгээ энэ бас халдварладаг гэж хэлээд байгаа. Тийм тэгээд бид нар яаж юм хэрэг одоо шоронгоор орчсон хэний сайныг хэлдэг үнэн шүү дээ. Тэнд хинч хийгэрдэг байхгүй.
хинт сайхан болтгоо байхгүй. Гэгэрэл гэдэг чи юу гэлээ сая? Хайр, үнэн, ухаан гэсэн тий. Тэгээд тэр шорон дотор хайр зааж гинэ үү? Үнэн зааж гинэ үү? Ухаан зааж гинэ үү? Тэгэхээр ерөөсөө эргээд ярихаар тэр тогтолцооны систем ч өөрөө буруу байгаа гэдгийг хэлж байгаа байхгүй. Тийм юмар хүний засдагмаа л гэж юм хэлж байгаа. Тэгээд болохыг хэлж мохох засна гэвэл бул харч чулууг ойлгохсонтой адилхан. Анхнаасаа хүнийг болохчгүйгээр бэлдэх систем явахгүй бол дундаасаа явах нь хүн одоо тэр гэгэрэл одоо тийм юм баг байдгуумаа энэ бол хэцүү шүү. Яг тэр бул харч чулууг ойлгох гэсэндээ адилхан. Тэгсэндээ тэр чулууг хөдлөхөд хэцүү. Тэр бул харч чулуу гэдэг чинь хөдлөхгүй шүү дээ. Тэгээ тэр чинь уйлна гэж байхгүй, чулуу уйлна гэж байхгүй тийм үү? Тэгэхээр бид нар яаж юм тэгэхээр тийм хэцүү хүнд болгочихсон хүнийг эргүүлээд засах боломжгүй л гэж хэлж байгаа. Бие хүн болоод төлөвшсөн, дадал заншил нүүсчихсэн, амьдралын хэв маягийн өнөө буруу руугаа ингээ орчихсон. Одоо бүх тал дээр талбар дээр нөгөө 9 талбар яриад байгаа шүү дээ. Queen 9 зөв. Гэхдээ тэр Queen 9 зөв ерөөсөө аль нь ч байхгүй. Бүгдээрээ ингээ цуцарчсан, харалчихсан. Ийм бул харч чулуу шиг хүнийг бол яах нь. Бид нар одоо нөгөө тийг соён гэгэрүүлэхдээ тех боломжгүй гэж хэлж байгаа байхгүй. Зүрх сэтгэл нь чулуу болсон. Чулуу болчихсон. Нөгөө хүмүүс нь хайрлахаар яаж ихээр тэр хайрыг нь авангуудаа эргүүлээд өрийг нь эвддэг. Үхийг нь цаалдаг. Ухаарахгүй одоо нэгсэндээ яах нь. Тийм хүмүүсийг бэлтгэнэ шүү дээ. Одоо тэр чинь архиуд хүмүүсийн жишээ шүү дээ. Тийм үү? Одоо өнөөдөр л нэгэстэй би одоо архиа ухаа болиг л нөгөө гэрийнх нь итгэл тэрэл одоо бүр юм за одоо туслах хийхгүй болохгүй одоо тэгэж эмчилгээнд хамруулахгүй болохгүй гэл ингээл яа. Хэд хоногийн дараа нөгөөд чинь тэр эмчилгээгээ хийхгүй архиа угаал ингээл явах чинь ингээл нэг ийм уухгүй ахт нь баярлаа, уунгууд нь гутраал ингээл явж байгаа хүмүүс зөндөө байгаа байхгүй. Тэгэхээр эн чинь өөр ингээ нийтлэг одоо болцсон байна шүү дээ. Тэгэхээр энэ бол яаж ихээр нэсэндээ болохаа гэдэг хүнийг л бэлдсэн тохиолдолд яг нь тэрийг засахад хэцүү шүү гэж бидэнд мессеж өгöd. За тэгээ болохаа эргүүн болгож засахын тулд эргүүл яах юм? Бүрэн эрхийг нь тийш тусаар эдлүүлсүг юм. Тэгвэл тэрэнд яг нь мөнгө төгрөг өгдөг бол бойл гэж байгаа байхгүй юу? За одоо ингээд бүх юм нь бэлдэж өгдөг бол бойл гэж байгаа юм. Ерөөсөө тэр хүнийг яг нөхөр эрхлүүлэхгүй ээ. Эрхийг нь хязгаарлаж өгөө, тэгш бусаар эдлүүл. Өөр арга байхгүй шүү гэж хэлж байгаа юм. Мессеж. Тэр улс орны хэмжээнд шалгаагүй, хувь хүний хэмжээнд шалгаагүй тэр давраагаад байгаа одоо юу гэдэг өмөрөөд байгаа тэр сэтгэл нь өөрөө тухайн хүний засахад л гэж оролдож байгаа бол яг нь хайрын дотор хална гаднаа хал үзүүлээ гэж хэлж байгаа юм. Хашрал гэсэн үг явж шít. За эргүүн болохоор яаж юм бэ? Болохоор тарихтай биш гавлтай учраас ямар ч ирэх үхгүй. За бүтээх тусмын түүнтэй дүүцүүлэх эрхийг өрч заснаа гэж байгаа. За одоо энэ дэр солонгой биш ээ. Атрат уулыг гөрөөлж аргал угалц алан хүдэнд уулыг алан хүдэр гөрөөс алан буданд уулыг самнан буг гөрөөс алан чулууд гоёыг нүүжин чихтэй зээ авлан давлгаат голыг гатлан туулай хяруул алан дахилдан хөөгдөн тулалдан алалдваас эрх биш хорлол буй зай үзүүгээрээ уушга хэрхэн хэрэлдэн хүчилж уурлан хүрхэн хатгалдан хүмүүний бус авираар нудралдваас эрх биш тамлал байна за. Хаалгад гэрийг харанхуйд гэдэж ханиг мартан бусдын эмд шунаж орд гэрийг одтой шүн орхин орчин зайлж бусдын хэвтэр дорвоос эрх биш эдлүүлж үл болох хараал байна. За энэ хүртэл явъя. За яасан гэж юм. Атрат уулыг гөрөөлж аргал угалц алан. Одоо энэ аргал угалц өөрснөө одоо амьдрах орчин уул шүү дээ тийм. Уулд амьдраад гөрөөж явж байгаа юм. Байгаа одоо газарт нь байхгүй гэсэн үг. Алан гэдэг чинь алах тийм. Одоо устгах алах. Эсвэл харсан үдсэн болгоны яаж юм. Авъя л гэдэг. Тэгээд алаад аваад аваад. Тэ? Байх ёстой юм байсан газарт байхгүй. За аргал угалцыг алчлаа. Өдөр гөрөөсийг алчлаа. Буг гөрөөсийг алчлаа. Зээрийг алчлаа. Туулай хяруулыг алчлаа. Ерөөсөө л яасан гэж юм дээр. Харсан үдсэн болгоныгаа л алж чадаад биш. Тийм үү? Алж чадаад ирэх биш юм аа. Тийм. Энэ бол юу бодлоо байна гэж. Тэгэхээр бид нар яг өнөөдөр ийм байдалтай байгаа шүү дээ.
байгалийнхаа баялагийг монголчууд ашиглая. Бид нар юмдаа эзэн болмоор байна гэдэг байгаа чинь энэ л баггүй юу? Бид нар тэнд байх ёстой юмыг байлгах нь бид нар эзэн байтал бид нар авж ухаж тэгээд тэрүүгээр хоол олж идэн баяжна гэж ярьж байгаа нь өөрөө хорл. Тэрийг хамгаалж суух ёстой байтал өнөөдөр бид нар энд төрснөөрөө бид нар эзэн болчт юм. Энд чи үеийн хүмүүс эзэн суух ёстой юм дээр. Өөрсдийнхөө нөгөө өв соёл маань болохоор ямар ч юм хүндахгүйгээр биднэрт хоолоо олж идэх соёл байгаад заавал тэр ууланд байгаа юмныг алаад одоо гол усыг одоо бузарлаад ингэж авих нь бол энэ бол эрх биш ээ. Та нарын эрх биш хорлол гэж. За сайн явж ойлгож байна. Тунгааж байна. Ер нь одоо ингээд одоо энэ амь бэлтгэв ер нь бол байгаа одоо амийг хайрлахгүй одоо байгаль хэлхээ хайрлахгүй ингээд ердөөсөө л өнөөдрийнхөө байгаад бол одоо юу гэдэг хэмнэлтэн булаалтаад ингээд амьдрал явах нь бол эрх биш энэ хорлол юм шүү. Тийм тэгэхээр нөгөө байгалийн тэнцвэртэй байдал гэдэг байхгүй болсон байна шүү дээ. Бүгднийг л аваад бүгднийг аваад сая өчигдөр нэг хөдөөний хүн тэр арабууд Монголд явж ин тий харсна фэйсбүүкээр тэг нэг шонхор ингээд 21 шонхор 20 шонхор ч лөө аавна гээд тэгээ ингээд өөрсдөө барьсан бүр одоо бүр өөрсдөө машин үйлслүүд өөрсдөө шонхор бариад ингээд явж байгаа. Тэр хөдөөний үдийг хараад энэ өөд чинь уурлаад фэйсбүүк дээр бичлэг хийгээд тэгээ 50 гээд ингээд тавиулж байгаа юм бичлэг гарч байгаа. Тэр эн чинь яаж юм гэхээр одоо нэг утга нь бол гадаадын хүмүүсийг Монголд ирж одоо тэгээ манай Монгол орны гоё байгальтай танилцаарай гэж хэлж байгаа боловч тэнд бас ямар хүмүүс ирж ийм гэхээр ийм хорлол болсон хүмүүс бас ирээд байгаа. Яаж ихэд тэндээс тэр хэрэгтэй юмас нь авчих юмсан тэр юмыг одоо яачих юмсан гээд одоо нэг талтай энэ чинь өөрөө байгалийн дэлхийн одоо байгалийн тэнцвэрийг алдагдуулж байгаа гэдгийг тэд мэдгүй байгаа. Тэгээд тэр эрхийг нь хий өгöd энэ нөгөө юмаа мэдгүй нөхдөд чинь. Тэгээд нэг талдаа жуулчлал гэж нэрлээд өгч байна. Нөгөө талдаа болохоор тэнд ямар одоо хор хөнөөл алстай байх одоо боломжтой байна гэдгийг тооцоолохгүй байгаа юм. Чи байгалийн тэнцвэр алдагдана. Дээр нь бол одоо тэр байдал нь газар аваад ирэх юм бол гадны хүмүүс орж ирээд юу дуртайгаа хийхэд бэлэн болоод байна. Тэрийг маш олон юм ярьж шүү. Тэгэхээр энэ бол эрх биш хорлол юм аа л гэж. Ер нь урд нь ч тийм байсан байх. Ер нь бол сүүлийн үед би надад нэг юм бодол төрөд байгаа юм л да. Энэ жуулчил гэдэг ер нь биднэрт хэрэггүй юм байна. Яа тэгэхээр нөгөө өөрийнхөө юмд эзэн болж чадахгүй хүн юмаа гайхуулахаар хүнд булаалгахын л цанд нь биз дээ тий. Бид нар зүгээр л байж ивэл тэд нэр ирэхгүй шүү, мэдхгүй шүү. Монгол дэлхийд ийм онгон ташнаараа үлдсэн орон бараг байхгүй болчиход байхад бид нар юмаа тэнд хэдэн төгрөний төлөө баахан хүмүүст гайхуулад тэгээд тэнд нь эзэнгүй ийм улс орн бараг байж ин гэд тэд нэр нь шунаад юмаа булаалгах юм бол бид нар тэр хэдэн төгрөгийн ямар ч хэрэггүй. За тэгээд хүзүүгээ уушгаа гарган хэрэлдэг. За ингээд ууралж тийм үү одоо тэр хүн ч гэсэн уурлна. Одоо юу гэдэг би танад мөнгө төлж ирсэн гэдэг ч юм ингээд уурлна. За хүчлэн уурлан хөрхлөлтний хатгалдан. Нөгөө нутагтай байгаа нөгөө хүнийг бол одоо тэр байгаль орчны яам ч юм уу ямар нэгэн байдлаар торгоно гэдэг ч юм уу цагдна гэдэг ч юм уу тийм юм хийнэ. За хүмүүс авираар нудралд бас ирэх биш тамлал байна. За бүгдээрээ тамлалдж байгаа буюу одоо тий байгалийнхаа тэнцвэрт байдлыг алдуулж байгаа нөгөө уламжлал ёсоо байхгүй болж байгаа нөгөө ан амьтнаа хайрлах сэтгэл байхгүй болж байгаа. Тэгээд тэр зүйл төрөл нь одоо бас хорогдож байгаа шүү дээ чинь тодорхой хэмжээгээр. Тэгэхээр эн чинь өөрөө яаж ихээр тамлал байна гэж байгаа байхгүй. За хаалгат гэрийг харанхуйд гитэж ханиг мартан бусдын имиж шунж одод гэрийг одтой шин орхин орчин зайлан хэвтэрт бусдын хэвтэрт орвоос ирэх биш эдэлж үл болох хараал байна. Тэр ийм шинж үйл энэ бол өөрөө хараалаа. За одоо нөгөө нэг босромог явдал болсон тий. За тэгэхээр энэ бол яах нөхөр одоо гэр бүлээс гадуур явдалтай хүмүүс маш их олсорчсон байгаа. Тэгэхээр энэ бол хараагдсан юм шиг хар нийгэм харлаган байдал байна шүү дээ нөгөөх. Тэгээд энэ
матрицын чинь бид нэр юу яагаад байгаа шүү дээ. Одоо олон хүнтэй найзалж ийж хүнтэй суу муу гэдэг шүү дээ. Тэгхийн бол одоо хүнийг тэр олныг одоо хэнийг сайн мэдгүй учраас олон хүнтэй найзалж байгаа. Тэн дундаа сайн нь олсон. Гэтэл тийм юм байдгүй л байхгүй юу. Хүн өөрөө өөрийнхөө тэ нөгөө нэг сайн муугаа ялахгүй байгаа учраас л ингээл төөрөөд яваад. Тэгээд бид нэрийг ингээд тарих хэрэгүүлээд. Тэнгүүд яаж нэг хингүүд нөгөө ихнэр хүн ингэр султаа ирчүүд нь яаж ин одоо ихнэр мөхнөр хараар тавих бол зүгээр л байдаг штэ гэдгийг бид нэр суулгаж өгöd байгаа. Ийм юм зүйл байх хэвээр. За цааш сайн авшин тий одоо. Сүүлнээс өөр нөхөргүй, сүүдрээс өөр хүмүүргүй. Мангас мэд аашаар хүмүүн явбас. Ирэх биш ганцаардл байна. Эцгээ бос хэмээн захирч, ихээ суу хэмээн бохирч. Бор зүрхээ богжоо явбас. Ирэх биш зүхэл байна. Хүчгнэд хөдрийн ирэх идлээд хөдөн дууланд заар өгөхгүй. Хүүхэд эцэгтэй ирэх ч зураад айлын хэрэг шийдэхгүй. Булан буугын ирэх идлээд буурал хангай сэрэж бурамдахгүй. Энд ирээ ирэх идлүүлвч ирээ орон цэрэгт мөрдөхгүй. Бууранд азхны ирэх идлүүлэхэд байцангүй ингэтэй хураах уу. Булхай эргүүний ирэх идлүүлэхэд ертөнц тэнгэр түнд олдох уу. Ахтанд атны үүрүүлэхэд ачаалах гэд хомлож болохгүй. Эрүүнд отын сайд нэр хэлүүлээд хэлхийгүй тэнгэр батнаа. За энэ эргүүлээ. За юу яасан гэж нэр дээр. Одоо сүүлээс өөр нөхөргөө сүүлдэрээс өөр нөхөргөө гэхэд нэгэн л одоо болохаа болоод бүх зүйлийг өөртөө шийддэг. Өөрийнхөө энэ насныхаа амьдралыг одоо 100 цаг зориулаад явсаар байтал бол эцсүүд яана. Сүүлнээс ер нь бол нөхөргөө ганцаарнаа л гэсэн. Гэр бүл байхгүй, найз нөхөд байхгүй. Яг нэг чин анд нөхөд гэж бол байхгүй. Ер нь бол ганцаараа үнэ л гэсэн. За тэгээ мангас мэд аашир хүмүүс бас ирэх биш ганцаардл байна уу? За бас тэр хийж байна. Одоо бидээс мангас мэд аашир гэдэг чи одоо ирэх мэдлэлтэй ч юм уу мөнгөнтэй шунц эсвэл одоо өөрийнхөө зүгээ бодцоо. Хүмүүс яаж нөхлөөр ганцаард лэн л одоо нэг юу үүдний чанал гэсэн. За эцгээ бос хэмээн ихээ суу хэмээн бохирч бор зүрхээ богжоо бас ирэх биш зүгээр байна. Ер нь нэг болохаа болоод өсгцэн хүнийг хайрлж мэдэхгүй болоод өссөн хүүхэд маань бол ээж аав нэг өөрөө 90 цент хүрээд эцэг их нь бол одоо мэдээж хэрэг бол насны ирэхээр бол одоо сул дорой болоод эхэлж байгаа. Тэгэхээр яаж нөхлөөр тэр үедээ бол эцгийг зандарч одоо та нар зүмлээ барьлаа. Одоо би өөрөө шийдэн ч гэдэг юм одоо юу бас одоо энэ бол зөвхөл байна л гэж ойлгуулж. Тийм юм бол амьдрал дээр байхгүй шүү. Зөвхөл шүү л гэж. За хүчинд хөдөнд болон заарахгүй. Хүүхэд эцэгтэй ирэх зураад айл хэрэг шийдэхгүй. За хүчин яг харьцуулт хийж л да нөө хөдрийн ирэх өдөр одоо чинь бол одоо заартай байдаг. Хүчинд бол ирэх хэдлүүлэхэд бол тэр хөдрийн одоо тэр юу хийж одоо тэр байгалаас цайгсан бол хийж болж чадахгүй. Хүүхдүүд эцэгтэй цацуурлаач гэсэн ерөөхдөө нэг тэр айл хэргийн асуудлыг бол шийдэхгүй. Ер нь бол өрх гэрийн асуудлыг эцгээсээ түрүү шийдэхгүй. Улсын хэмжээнд ч гэсэн одоо нялх балчрууд бол одоо өөрсдөө өөрийгөө одоо төхнүүлж чадаагүй тэр балчрууд бол хэрэг шийдэж бол үндсэндээ чадахгүй гэсэн. За боо ирэхэд боо хангаас сэрэж журамдахгүй. Энд дээрээ ирэхэд бол 90 он зэрэг дуртах. За мөн харьцуул хийж байна. Буулан хэдээ сайхан гоё сайхан мэдчихсэн. Ус нос гоё ч гэсэн. Буугын хэмжээний тэр эрхийг бол эдэлж болж чадахгүй, урамдуулж болж чадахгүй тэр гоё сайхан. За эмэгтэй хүн ялангуяа нэг эрх тэгш байх хэвээр одоо эрхтэй эмэгтэй эрх тэгш байх хэвээр гэдэг ерхий өнөөдрийн байдлаар бол одоо сэтгэхэд байгаа боловч яг бие физиологийн хувьд ч тэр
ер нь бол одоо оюун санааны хөвч тэр эх орноо ер нь хамгаалах цэрэгт мордод яваад иж болж чадахгүй. За буурын газрын эрхлүүлэлт байцаагүй хэрэгтэй хураах. За буур газар хоёр бол буур хэдий азаранаас том чадaltaй ч гэсэн одоо хоёулаа өөр одоо хэлбэр төрстэй өөр одоо өөрхтэй одоо юу гэдэг гүүгээ бол азаргал хураана. Тэгээс буур хэдий том байвч гэсэн бол хураахгүй чадахгүй. За булхаа яг түүнтэй адилхан. Булхаа бол эргэн Булхаа хэдий юу ч гэсэн одоо хүн шиг дүр төрхтэй юу байлаа ч гэсэн багаасаа одоо чинь хүний хайлж хүндэлж сураагүй болол ертөнц тэнгэр бол ер нь бол тэр бол ухаан тутнаа л гэж. Үүрэг болгож болж чадахгүй. Агтан татны үүрэг өөрөлдөхөд ачаалах гэж томж болохгүй. Агт бол унж болох хэдий ч гэсэн атны хэмжээний бол тийм ачаа бол дийлэхгүй. Эргүүн байлаа ч гэсэн отог сайдын эрхийг илүүлэхэд бол тэр одоо хэмжээний бодлогыг гаргаж зөв шийдвэр гаргаж болж чадахгүй. Тэнгэр тутнаа одоо амьдрал дээр хэрэгжүүлж болж чадахгүй л гэсэн. За Солонгой юу гэж бодож байна юм. Бүгдийг хэлээд шүү дээ. За бүгдийг хэлээд байна. Тэгээд энэ Нэмэх юм байна. Багтаа. За ихсүүд нэмээ. Нөгөө бидний одооны яриад байгаагаас эсрэг юм яриад байна л тэгшэрх гэж байхгүй. Хүн хүнд өөрөд нь тэр нэг ямар юм хариуцж чадж тэрүүгээр эрхээ хэлнэ тий. Тэгээд цаанаасаа тэр амтнд бол өгөгдсөн тэр өөрийнх нь өгдөл байгаа учраас тэрүүгээрээ л явдаг гэдэг шиг. Хүн бол аян санаа буюу тэр хүн өөрөө хэр зэрэг одоо хумсар суусан байна. Ухаан хумсар тэрүүгээрээ одоо эрхээ хэлнэ л гэдэг ах шиг юм л та. Тэгээд гендрийн асуудал гэдэг нэг бид нэг баахан юм яриад байдаг те. Одоо эмэгтэй хүн бол эрэгтэй хүнтэй зэрэгцсэн ижил хүүхэд бол хүүхдээ эрх хэлнэ гэдэг. Энэ бол байж болохгүй. Яа тэгэхээр хүүхд чи өөрөө тэр одоо нэлх хамтан ямар ч одоо амьдралын туршлага байхгүй тохиолдолд өөрөө шийдвэр гаргах боломжгүй. Тийм учраас одоо том болоод өөрөө тэр юмыг хариуцаад юм уу тэрэн дээр хариуцлага үүрээд ирэх юм бол тэрэнд баг багаар эрхийг нийлүүлж ээж эрх өгөхөөс биш айлын одоо хэргийг шийдэхгүй ямар нэгэн тэр гэр оронд одоо шийдэхгүй гэдэг шүү дээ. Тэгэхээр бид нэр бас хүүхэдтэй хитрхи хэрэг өгөөд байгаа шиг байна л да. Одоогийн нөхцөлд бол дөндөө дураар нь тавиад нөгөө нэг булхаа болгоод байна л да. Яа тэгэхээр дөнгөж ээж аавын гэрээс гараагүй байж тэр хүүхэд би тэгмээр энэ би ингэмээр одоо энэ тим юм хэрэгтэй ч гэдэг юм уу. Тэр бол бас нэг хитрээд байна уу юу гэдэг бас бид нэр харж үзэх анхаарч үзэх хэрэгтэй л гэж хэлээд ах шиг байна л да. За энэ дээр болохоор ингэж штэ. Сүүлнээс өөр нөхөргөө сүүдрээс өөр мөргөө гэж. Тэгэхээр нөгөө булхаа болцсон хүн чинь болохоор буруу юм хийгээд нөгөө амин ч үзэл. Тэр яваад байгаа. Тэгэхээр ийм хүн чинь ингээд амин үзэл явж байгаа хүн артан дандаа энэ хажууд нь явж байгаа хүмүүс нь дандаа л тэр юмнаас нь идэж хонжих гэдэг шиг ийм сэтгэлгээтэй хүмүүс явна. Тэгэхээр энэ хүмүүс чинь ингээд явсаар хаад хэрэгт орно. Одоо тэр чинь буруу явсаар хаад шоргийн алга татна шүү дээ юм бол. Тэгэхээр яаж юм тэгэхээр яг тэр үед нөгөө хүмүүс нэг өгдөнгийнхээ зэсэн тоххой. Яг нөгөө хам хуваалцаж идэлчихсэн хүмүүс нь алга болно. Эсвэл одоо нөгөө төрөгөө юугаа чихэн хэрэгээ чихэн. Тэгэхээр энэ дээр яаж юм тэгэхээр нөгөө эрх биш ганцаардл болно гэж. Нөгөө чи оюун санааны хувьд ч гэсэн ганцаардл. Яагаад тэгэхээр тэр чинь хулгай хийсэн байхгүй. Юмыг одоо тийм нөгөө байх ёсгүй юмыг бүгднийг одоо буруугаар хийцэн учраас тэрэнд хань болох халуун илгэн дээр зөв сэтгэлээсээ тэрийг хайлаж өргөдөх тэр хүн байхгүй гэдэг утга явж байгаа байхгүй энэ дээр. Тэгэхээр ерөнхийдөө бол тийм хүмүүс бол анханасаа тэр буруу юм хийгээл явах юм бол чи эцэст ер нь л ганцаардаг шүү чамд ганцаардаг л гэдэг юм байгаа шүү гэж. Яг тэр энэ дээр гэр бүлд ч гэсэн байдаг шүү дээ. Аав ээж нь одоо ингээд өөр хүүхэдтэй халуун илүү харилцаа хийгээгүй уурлаад хүндаад байж байгаа насны эцэст нөгөө үр хүүхэд нь аав ээжийг харж үзэхээ болчихсон. Тийм дэр зүйлүүд их баг шүү дээ. Нөхөр эхнэр хоёр хоорондоо нэг үзэхээ болцсон хүмүүс байдаг шүү. Тэгэхээр эн чинь яаж юм тэр яг л энэ ганцаардл явж байгаа юм. За тэгмүүд яаж юм тэр одоо нөгөө булхаа болгоцсон хүүхэд нь бол яаж нөгөө буруу хүмүүжсэн учраас эцэг хийгээ бол ихэд хайр тасрах эсрэгээр тийм үү одоо юу гэдгийг захирч одоо юу яаж одоо тэрийг зүх одоо тэр тэгэнгүүт
энэ дээр нөгөө тэтэр мэтэрийг хураад авчдаг гэж байгаа шүү дээ. Ээж аваагаа. Эсвэл олон сараар ингээд зээл авахулжаад тэгээ орхичдаг гэж байгаа байхгүй. Өөрөө яг нөхөр одоо гар бүлтөө мөртлөөнө тэрээр ажил төлөө хийхгүй. Оюун санаатай мөртлөөнө хийхгүй. Тэгээ тийм үгээр бол зөндөө шүү. За тэгээ энэ дээр болохоор яаж ихээр ер нь бол нөгөө амьтан ч гэсэн өөр гэсэн одоо энэ орчтон хороод эрэхтэй өөрхтэй ирсэн шүү. Тэгэхээр энэ одоо хүмүүсийг ч гэсэндээ өөрийнх нь оюун санаан дээр өөрийнх нь ирэх гэдэг зүйлийг илүүлэхгүй бол энэ нь өөрөө алстай буруу яваад ирэхээр дахиад ингээд асуудал үүсдэг юм аа л гэж хэлдэг. Тэгээ хүүхэд эцэгтэй ирэх чацуураад айлыг хэрэг шийдэхгүй. Тэгэхээр одоо сүүлийн үед бол нөгөө хүүхдийн дуу хоолойг сонсно гэдэг одоо ингээд чуулган муулган хүртэл хийгээд тэг ингээд эн чинь өөрөө яг юу хэлээд юм хэрэг нөгөө хүүхдүүдийг ээгэр болж байгаа байхгүй. Одоо яаж юм хэрэг том дуурсан хүүхдүүдийг гаргаж ирж байна. Асуудлыг шийдэхгүй тийм хүүхдүүд ингээд бэлдэж байгаа байхгүй юм чи өөр. Одоо эцэг тэр чинь том болоод тэгэхээр эцэгийнхээ өвөнд орохгүйгээр ээж аваагаа одоо ерөнхийдөө хөндлөхгүйгээр ийм хүмүүсийг бэлдэж байгаа байхгүй. Нэг том ярьсан тий. Тэгэхээр чи эн чинь юу хэлэх гээд юм хэрэг тэр гэр бүлд өсчил байгаа бол тэр ээж аав гэдэг хоёр хүн одоо чамд байгаагаа л өгч байгаа юм. Тэр хоёр хүн одоо 1000 төгрөгийн орлоготой бол тэр 1000 төгрөгийнхөө л орлогыг өгнө. Гэтэл энэ одоо юу гэдэг эрхтгий энэ одоо айлын ирэх шийдэхгүй гэж байгаа. Энэ дээр юу юм хэрэг хүүхд аль нэгэн хүүхдээ өөрийгөө харьцуулаад тэгээ тэр ээж аваас яг 1000 төгрөгөөс илүү үнэтэй юм нэхэж байгаа байхгүй юу. Тэр эн чинь нөгөө нэг эн чинь биш гэдгийг тэр ээж аваа ойлгох хэрэгтэй байна. Багаас нь тунгаалж, бонгоос нь өгч. Чи яг нөхөр өөрийнхөө амьдралд яг өөрөө л эзэн болж ингэж явахгүй бол болохгүй гэдэг тэр зүйлийг нь ойлгох. Тэр философи юм чинь. Тэгээ бас нөгөө одоо ингээд нэг хүүхд янз бүрийн одоо сурлах сайтай хүүхдүүд нэг чуулган молгон хийгээл баах юм хилэлцээл байгаа шүү дээ. Тэд нар чинь бас айгүй тийм том толгойтой хөлт гаргаад байгаа байхгүй юу? Юу ч мэдэхгүй, юу ч амьдралын зовлон бэрхшээл гэдэг юм туулаагүй байж хий хоосон баахан юм мөрөөдөл ярьсан хүүхдүүд. Тэгээ өөрсдөө айгүй тийм мундаг гэд ботчихсон. Нөгөө тэд нар чи эгөөг нь өрдөөд өгчөж байгаа учраас тэгээд том хүний хэмжээнд сэтгээд байгаа байхгүй юу? Тэр чинь худлаа байд юм аа. Яа тэгэхээр нөгөө баахан нүхтэй өөрөө юу ч мэдэхгүй ээжэж хий хоосон нөгөө хөөсөн фай хүмүүн болоод байгаа байхгүй. Тэгээ энэ технологиор цаашаа яаж явж байгаа нэ гадны боловсролын эзэмшүүлээд за гадаадад ингээд сургаад явчихаар нөгөө хүн чинь бүр ингээд одоо бүгдийн одоо тэр эго бүрэн дүүрэн хийжээгээд тэгээд энэ нь өөрөө амьдрал дээр яг маш их асуудалтай хүмүүсийг гарч байгаа. Тэгээд үнэлэг биш. Нөгөө нэг одоо юу гэдэг нэг юм өөрийгөө манлайлагч би өдөрдөгч би ер нь бол нэг тийм хүмүүс чинь амьдрал дээр гараад ирсэн ч гэсэн ингээд асуудал үүсгэж байгаа. Тэгээд тэд нар чи одоо гадны нөгөө нэг сургууль сурч ирчээд тэгээд нөгөө янз бүрийн газар байгууллагт ажилд орно шүү дээ. Тэгээд бас баахан удирдлагын аппаратуудад орно. Тэгээд улс орны төрд гарна. Тэгэхээр дандаа тийм худлаа хөөсөн тийм сэтгэлгээтэй хүмүүсийг бэлдээд тэр нь хинт хэрэгтэй юм гэхээр тэр матрицт хэрэгтэй байгаа байхгүй юу? Ерөөсө хүмүүсийн тэр нэг хүнлэг юу байхгүй. Худлаа нэг юм хөөрсөн хүмүүс. Тийм. Тэгэхээр энэ дээр юу ч хэлэх гээд бид нар хүүхдээ өөртөл боожуулахтай байх. Нөхөр яг л тэр одоо ээж аавын халуун илгөө харилцаа зөвлөл хүмүүжүүлж боожуулахгүй бол зарим юм ингээд сургууль соёл даатгах ч юм уу хин нэг юм даатгахаар миний хүүхдийг яг өөр одоо хүмүүс болгож оюун санааны өөр хүмүүс болгож хүмүүжүүлэх юм боломж нь өнөөгийн нөхцөлд гарцсан шүү гэдгийг бидэрт мессежээр өгч байгаа байхгүй. За тэгээд булга одоо богино одоо тэр эрхийг идэхгүй одоо урамдч чадахгүй ийг татвар. Тэгэхээр энэ санаагийн ярьсан, нэг сүрдээ ярьсан, солонгогийн ярьсан энэ үнэн нэгсэндээ яаж яана ер нь бол тэгшэрх гэж байхгүй. Өгд эз маань яг тэгж хэлж байгаа байхгүй. Тэгэхээр эрхийг тэр тухайн эрхийг чадвартай нөхцөлж олох. Тэр хүн өнөөдөр яг амьдрал дээр яг ямар чадвартай вэ? Тэрэнд нь л тааруул гэж байгаа байхгүй юу? Тэгэхээр эрхтэй одоо энийг ойлгосон эмэгтэй хүн бол нөхрийнхээ хажуугаар орж яах нь одоо тэрнтэй арсалдахгүй байна шүү дээ. Зарим гэр бүлд бол эхнэр нь илүү орлого олдог, нөхөр нь арай бага орлого олдог гэх. Тэн дээр нэг би их орлого олдог юм чинь гэдэг юм баягаар эмэгтэй нэг эрхтэй гэдэг харьцдаг ийм гэр бүлүүд байдаг. Тэгэхээр энэ эрхийн айлгуу гэдэг айлгуу өөрөө хаана хэн ямар байр суурьнаар юу хийх вэ? Тодорхой зааж өгдөг байхгүй. За тэгээд яаж энэ дээр буур азрах хоёр бол хоёулаа эцэг болно шүү дээ, тийм үү? Гэтэл энэ хоёр чинь эрх нь бас хоёулаа өөр байгаа байхгүй. Өөрөөхөө сүрэгтэл эрхтэй. Тэгвэл аав ээж хоёр бол яг нь гэр бүл дотроо эрхтэй. Хэн нь илүү эрхтэй? Хурааж байгаагаараа аав. Ээж бол яг нь тэр аавын хэлж байгаа үгийг биелүүлээд өөр хүүхдэд яг нь тэрийг одоо зааж өгч. Тэгж эрх
ёстой шүү гэж бид нэр тэрийг хэлж болж байгаа байхгүй. За тэгээд яг нь булхаад эргүүний эрх илүүлэхэд ертөнц тэнгэр түүнд олдгоо. Тэгэхээр ертөнц тэнгэр буюу энэ омдыг мэдхгүй тохиолдолд бол бид нэр эрхийн аялгауг буюу эрх гэдэг зорилгыг мэдхгүй буруу юмнаа та нар гэдэг биднэрт мессеж өгч. За агтан татны эрх үүрүүлээд ачаалах гэж хомнож болохгүй. Эргүүн дотгон сайд эрх илүүлэхэд тэгэхээр энэ эргүүн гэж юмаа мэддэг хүн байсан ч гэсэн отгын сайд буюу нөгөө хүмүүсийг захирддаг эрх илүүлэх юм бол яаж юм их хэрхийг шийдэх тэнгэр тутнаа. Тэнгэр ертөнц гэдэг тэр онлон байхгүй тохиолдолд тэднийг хурааж буй тэднийг яах нь үгдэнгийн одоо байр байранд нь одоо тэр удирдан зохион байгуулж чадахгүй л гэж хэлж байгаа байхгүй. За артыг чөдөрлөж артыг булваас тэнгийн гэрч болох адилаа. Булхаад иргэний эрх өгөөс буйнд төр хорлогч алуурч болмоо гэж. За тэгээ булхаа гэж буюу өөрийнхөө асуудлыг шийдэж чадаагүй. Бусдыг одоо тэр оюун санааны хувьд нүүлгэж чадаагүй. Тэр тэнгэр ертөнц гэдэг ойлголтоо мэдхгүй тийм хүмүүст эрх өгөх юм бол нөгөө тэр эргүүнүүд буюу арт түмнээ бадраач чадахгүй. Эсвэргээр яг нь хорлогч алуурч болно. Юуг хорлох юм байгаль дэлхийгээ хорлно. Хүмүүсийн оюун санааг хорлно. Им нийтлэл байхгүй болно. Ингээд яг нь хоорондоо муудалцсан нөгөө нэг уруулын уранхай гэдэг байгаа шүү дээ. Нэг тийм хүмүүний цуглуулгууд л болж байна. Тэгэхээр энэ нөгөө атыг чөдөрлж актыг буйлаас тэнгийн гэрч гэж шүү дээ. Юмыг хүчээр хийх гэж шийдээд байна шүү дээ, тийм ээ. Одоо тэр болохгүй юмыг заавал ингэ болохгүй. Тэгэл булхаа гэдэг хүн ч гэсэндээ өөрөө тэр тэнгэр ертөнц байхгүй учраас юмыг цаатлыг харж чадахгүй учраас тэр хүн хүчээр юмыг шийдэх гэж үзээд тэгэнгүүт энэ дээр өөрөө яах вэ гэхээр дандаа тэр болохгүй хорлогч алуурч одоо тэр өөрт нь таарахгүй байна болохгүй байна гэсэн хүмүүсээ хорлно. Тэгээ алуур өөрийнхөө тэр юугаар л үзээд байна гэдэг нь шүү дээ. Энд дээр сайн нөгөө яг юм хэлэхэд над нэг юм жишээ санагдлаа. Нөгөө хэдэн жилийн өмнө энэ нөгөө юуны Дөнжингарын урталт нэг юуны машин дэлбэрсэн шүү дээ. Нөгөө газын машин. Тийм, газын машин. Тэгэхээр тэн дээр бол дараа нь шинжээч үзчихээ тэгсэн гэж аахгүй. Тэр газ зарчсан машин руу гал сүнөрчийг явуулж байгаа нь өөрөө маш том алдаа байсан гэж үзэж байгаа. Яагаад гэвэл тэр чинь өөрөө тэсэж дэлгэрэх тийм аюултай юм зүгээр хүнийг авчиад одоо гал унтраа гэдээ явуулаад санаатаагаар бараг тэр 3 хүний амийг ирсдсэн гэж тэгж үтсэн л ш зүйлд нь. Тэгэхээр энэ чинь өөрөө юу хэлээд байна гэхээр Монгол улсад тэр газтай ажилтдаг одоо тэр магадгүй тэр онцгой байдлын хүмүүс нь тэрийг сураг байсан байгаа. Зүгээр нөгөө гал унтраад ишгээл авчихсан. Байж штэ тэр. Тэгээ устцаа тэр чинь унтартгүй гэж байгаа байхгүй юу? Тэгэхээр эн чинь яаж юм тэгэхээр нөгөө буйд төр нь юмаа мэдхгүй учраас яаж юм нөгөө хүнийг өнөөдөр тэр хэдэн хүний амийг эсдэг тэр нөхцөлийг тэр хүмүүс хийчихэж байгаа байхгүй. Хийж байгаа гэдгийг тухайн нөхцөлд тэр өөрсдөө ч мэдэхгүй байгаа байхгүй. Тэгээд ер нь тэгэхээр эн чинь юу хэлэх гээд юм тэгэхээр энэ ном өөрөө юмыг алсаар нь үр дүнгийн тэгээ маш юм нөгөө өргөн утгаар нь харж шийдэхгүй бол яг нөгөө одоо жижиг юм гарах юм бол алдаа маш их гарна. Энэ хохирлол нь өөрөө яаж ихээр тэр одоо тий орчин төрлөөр илүү их хор хохирлолтой нөлөөтэй шүү гэдгийг бид хэлж өгч байгаа байхгүй. За отгийн сайд айрын ахын оронд олноос цэрэг дайчлаас мордох нэмүүгүй. За энэ дээр ямар утга явж байна? Эрхийн хэмжээ одоо хэмжээндээ л байх гэсэн. За нэгдүгээр хэмжээндээ бай гэсэн. Хоёрт нь болохоор олноос цэрэг дайчлах юм бол мордох нэгэн үгүй гинэ. Цэрэгт хүмүүстэй ажилласан чинь Явах хүн байхгүй. Харин яа явах хүн байхгүй байна. өөрөө тэр хариуцлага нь өөр байгаад байгаа шүү дээ. Тэр отгын сайд айлын ах хоёр чинь маш том нэг нь улсын хэмжээ нөгөөх нь бол нэг жижигхэн тий. Тийм байж чи тэр олонний сэтгэлийг хурааж чадахгүй. Үр дүн чи гаргаж чадахгүй учраас хүмүүс чамд итгэхгүй. Тийм тэгэхээр одоо нөгөө улс орны хэмжээнд өдөрч байгаа хүний ч юм бол бүгд таньж байгаа шүү дээ, бүгд мэдж байгаа шүү дээ. Тэгээд үйл хэргийн ч гэсэн одоо зөв явж байгаа бол дэмжин тийм үү? Нөлөөлөлт авна шүү дээ тэр чинь. Тэр нэг хэн нэгэн гарч ирээд одоо тэр олон цэрэгт ажиллахад мордуулах юм бол итгэл байхгүй байхгүй тийм дээр. Хин гараад ирсэн юм? Юу хийсэн? Тэ? Тэгэхээр
нөгөө хин ч мордохгүй нөгөө итгэл байхгүй учраас гэсэн утга явж штэ тий. Захирч чадахгүй. Захирч чадахгүй өмнөд нь орохгүй тий. Тэгэхээр энэ эрх гэдэг ойлголт өөрөө цаана маш их утгатай хана штэ. Тэгэхээр тэр сонгуулийн тогтолцоо чинь бол хэнийг танихгүй хэнийг ч гаргачихж байгаа шүү дээ. Тэр намын бүлэглэлээрээ тэн дээр худлаа юм яваад байгаа. Гэтэл тэр амьдрал дундаас яг та нарын одоо ахлагч чинь хинбэ гэдгийг мэдж байгаа хүнээ сонгох юм бол өөр. Айлын хааны оронд залидууд бас анхаарсан нэгэн түүнийг алах хүсв гэж. За энэ дээр Суудл бол ацалж байна яасан. тий. Тэгэхээр энэ дээр нөгөө итгээд тэгээд тэр ард олны итгэлийг даацсан тэр юмыг нь ойлгоцсон хүнд яг нь тэр цаашаа явах болохоос биш хин нэгэн шууд гарч ирээд яг нь одоо залидуудад одоо ингэ юм бол алаа яах нь шүү дээ. Бодлоо PR-аар явах PR-аар явах. За энэ тэгшэрх гэдэг одоо нөгөө одооний системийг хэлээд байна тий. За одоо хин уншглаа солонгой уншглаа. Улхайн эрх идлүүлсүгэ бусдаас хомс бага эрхтэй байтугай. Тэнгэр ертөнцийн төдөвших бүр түүнд эрхийг чадвартай дүүцүүлж олох тугай. Хан харангууд хор учруулж хар хөлийгээ цатгагчдаг. Хурдан бут идэх тэмээний эрх өгдөг. Хандаа хор учруулж хайрын зүрхийг харлуулбаас харагдсан чингэр дагах хар нохойн эрх идлүүлдэг. Галдаа балаг тарьж ганц бие бодроос галаас хөөж гадаа ганцаардуулдаг. Отгийн олмоос султарч олцын мөр хөөс Олон гэж нэг уламжлалж суудахтай шүү дээ тий. За отгийн олмоос мултарч олцын мөр хөөс отгийг отгоор нь торох тугай. Айлд болохоор бас отгийн сайд айлын ахыг олон эрсдэл хамтдаа шахтугай. За яа гэдэг юм. Улхаад яа гэсэн. Одоо яг өөрт нь тохирсон тэр эрхийг Тий, улхаан эрхэл идлүүлээ. Бусдаас хомс бага эрхтэй байлгаа. Тэгэхээр тэн дээр яаж байгаа үйл ямар үйлдэл гараад байгаа юм. Тий, ямар одоо үр дүн хийгээд байгаа юм уу? Тэр яг өөрт нь таасан тэр үр дүнтэй адилхан юм уу? Илүү юм үгүй гэж байгаа байхгүй. Тэр өөр хөлтэй ч гэсэн бид нар яах нь гэр дотроо боожуулахтай тэхнэ штэ. Юмаа хийгээд одоо юу гэдгийг яг өөрөө сайн байгаа бол тэрэнд нь эрхийн нөгөө хийхгүй байгаа нүдтнийх нь эрхийг нь хасч өгөх жишээ яах нь штэ. Бид нар чинь одоо манай ээж бол энэ дээр бол би одоо ээжийг ингэ бодохоор яг ингээд энэ дээр энэ эрхийн аялгууд дээр бол бүгдэнд нь адилхан бүгднгийн яадаг гэсэн байхгүй. Заддаг гэсэн байхгүй. Бид чинь буруу юм ивэл бүгдээрээ задвал. Тэгэхээр нэг хариуцдаг. Чамаас л задуулмаар үг шүү гэдэг. Чи одоо тэрийг хий гэдэг ингээд хариуцалдаг. Тийм байсан. Тэгэхээр энэ дээр яаж яах юм ер нь болохоор тий одоо булхан эрхэл өгөө. Тэр хийсэн тэр л тэнцэх юм уу? Тэрээс бусдаас хомс бага эрхтэй байлаа. За тэгээд тэнгэр ертөнцийн төлөвшөхүр түүнд эрхийг чадвартай дүрцүүлж олгодог ба. Тэнгэр ертөнц гэдэг юм ойлгоод нэг тэр гэрэл гэгээтэй юм руу одоо өөрөөсөө дотроос тэгэхээр хүнийг хүн засахгүй хүн өөрийгөө засна гэдэг яваад нь шүү дээ энэ дэр. Боломжийг нь тавиад өгөх харин гэж байгаа байхгүй юу? Тэгээд тэндээ дүүцүүлж одоо эрхийг нь олгодог бай. За хан хорвоод хор учруулж хар хөвлийгээ затгахшид харган бот идэх тэмээний эрх өгдөг бай. За амтны эрх өг. Тэгээ одоо орчлон хорвог заавал сүтгээд балиартуулаад одоо юу гэдгийг те тэрийг ухаж түнхэд байгаа юм. За хандаа хор учруулж хайрын зүрхийг харлуулсан хар одоо нохоо жингэрийн эрх хэлүүлдэг бай. Нохоо жингэр чи ямар юм? Нохооны эрх гэдэг чи ямар эрх вэ? Ерөнхийдөө бол тэр бүх эрхүүдийг хасаад амтналгаар харьцал гэсэн утга авч байна шүү дээ. За галдаа балаг тарьж ганц бие бодвоос галаас хөж гадаа ганцаардуултугай. Ер нь бол хүн энэ оюун санааны үед ер нь ганцаардл гэдэг юм чинь өөрөө хамгийн их зовлон юм билээ шүү дээ.
Тэрсээ тэр зовлонгийн сурч өөрөө ганцаардлага байхгүй. Тэр хинч тэрнтэй яг нэг харилцаа хийхгүй, хинч яахгүй одоо тэгэл нэг ганцаардсан хүн байх юм бол тэр сэтгэл санааны хувьд одоо цуцраад тэгээд одоо өвчин толгон өртөн штэ. Тэгэхээр ганц бие бодох юм бол галаас нь хөөж ганцаардуулаа. За отгийн олмоос мэдэрч олзын мөр хөвөөс отгийг отгоод харагдахгүй. За энэ бол яг нөгөө яг Монгол улсын тогтолцооны үед бол нөгөө хамтаар нь хариуцахгүй бол яг нөгөө отгийг отгоор нь харагдчихж байгаа байхгүй юу? Тий. Нэгийг яасангүй гэдэг. Тий, нэгийг одоо хүмүүж засаж авч чадсангүй. Аа, тий. За айл болохоо оршин бол отгийн сайд айлын ахыг олон эрстэй хамт шахтгаа гэж. Тэгэхээр тэр отгийн сайдыг яаж хариуцлага өргөж штэ айлын ахыг шах. Тэгэхээр одоо энэ отго чинь тэгвэл биднэрт юу байж таа. Нэг байр уу? Байр байгаа. За аймаг байгаа, дүүрэг байгаа, баг байгаа. Хамгийн одоо бид нэг байрныхан болвол нэг хариуцах нэг боломжтой ч гэдэг юм уу. Тэгвэл бол хажуудлын байрыг бол бид нэр хариуцахад боломжгүй шүү дээ. Тэнд ямар хүн амьдраад байгааг мэдэхгүй учраас. Тэгэхээр тэрэн дээр манай байрны одоо манай хажуудлын айл бол асуудалтай айл. Үнэхээр амар хичээсэн. Хогны асуудал үргэлж тэр бункерлөө хаяхгүй өнгөрийн аман дээр тавьдаг байхгүй юу. Тэгэхээр тэрийг бид нэр бүгдээрээ нээлжил засахгүй бол тэр чинь нөгөө нэг засагдахгүй учраас нөгөө нэг нь хэлэхээр тэд нар чи өшөрөхөд байдаг байхгүй юу. Эднийх ингээд ах энэ намайг тэгээд ах ингээд. Тэгэхээр нөгөө бүгдээрээ л засахгүй бол энэ засагдахгүй л гэж хэлээд ах шиг л байна л да тий. Отгын нотгоор нь торох тий. Та нарын буруу хэлж чадахгүй засч чадахгүй. Хамтаа харилцаа. Тий. Хүн болоо хилээд байгаа нөгөө юм чинь засахгүй болохгүй шүү дээ. Шахаж байгаа хэрэг тэр үний чинь. За тэгээд тий одоо энэ ингэж айл болохоо орших юм бол отгын сайд айлын ахыг олон эрстэй хамт шахдах бай. Одоо энэ дээр болохоор яаж ихээр нөгөө нэг их хуралдаа ийгээд одоо тэр айлын ах буюу эн чинь одоо улс орны удирдагч байгаа шүү дээ. Отгын сайд нар буюу нөгөө нэг тэнд баг одоо сум дүүргээс ч гэдэг юм уу тэр хүмүүс нэг одоо манайгаар иргэдийн төлөөлөгчтэй хорлохгүй юм. Олон эрстэй нийлээд хамтдаа шахдаг бай. Удирдагчтай яг бас хэлэх юм шүү дээ. Бүгдээрээ нийлж байгаа. Яг бүгд энэ асуудлыг шийдэж чадахгүй байна. Увсад ийм асуудал байна. Энийг шийдэж чадахгүй байна. Дарамтад ийм асуудал байна. Энийг шийдэж чадахгүй байна. Ингээд хэлж байгаа байхгүй. За цаашаа явъя. Сайн уншия. Энд нэг юм ойлгомж байна. Олон эрстэй хамтдаа шахтгаа гэж байна. Тийм. Нэгсэндээ тэр болохгүй байгаа одоо юу гэдэг 100 гэдэг юм уу те тохойд. Жишээ тэр 100-ууд бол ер нь болохгүй юм нэгээд байна. Тэгэхээр тэднийг ингэ шахаж гэн гэсэн үг эсвэл тэр 100-ын ахлагч нь нөгөө 99-тэй хамт ингэ шахаж гэн гэсэн үг. Ерөнхийдөө тэдний баг командыг шахаж байгаа. Команд. Нэгсэндээ дотор нэг сэлгээ хийгээд автуудын бол чинь байрын солиод өөр усуудад тавиад 100-ын дараа бас хамт юу. Тийм ер нь бол тэр системийг тэр чигтнэл засахгүй бол чинь цаашаа энэ айлын ах чи удирдах чадахгүй байх гэж хэлээд байна шүү дээ. Айлд болохаа буюу улс орнд чинь болохаа байна. Тэгэхээр айлын ахлагч буюу хамгийн том удирдагч та болохгүй байна. Энэ ахлагч чинь дороо юу тагаа шүү дээ. Өөрийг системтэй байгаа шүү дээ. Тэгээ тэрнтэй хамт шахна. Хамтдаа. Яг л тэр ганцхан тэр хүн ганцаархнаа бүдээр хийгээгүй байхгүй. Тэр систем нь өөр явахгүй байгаа шүү дээ. Удирдлагын системийг шахна гэсэн үг юм. Тий. Удирдлагын системийн зэрэг шахах байхгүй. Одоо манайхаар бол энэ оюун эрдэнэ засгийн газар гэдэг байгаа шүү дээ. Тийм үү? Тэгвэл оюун эрдэнэ тэр хүмүүс нь л тэрийг буруу хийж байгаа шүү дээ. Тэгэхээр тэд нартэй хамт шахах. Хамт. За. Өтгөө ирэхээр өрдөн алгадчихэ. Монгол ирэхээр мөрөөдөн 40 мянган жил алдчихэ. Монголд ирэхээр маргалдаад 1000 жил хилцээд мөргүүнээр төржээ. За хөх Монгол иргэний хөв бүтээх нэрүүдтэй дүнэн хамтрахыг гарцаагүй болгох хатууд засах их засаг өдхөө биш тосгоогаар иргэнийг засах эрдэнэ эрх билээ. Хөхт нуруудад 50 мянгаас холт авсан илүү жилүүдэд сэрхүү дөрвөн удирлыг туулж сэтгүүн нэрүүднийг нээж мэдлэх ертөнц бойж тэнгэрээ олоод мэдхэн мөн төвөө болсон ажгүй. ертөнцтэй мэдлж тэнгэртэй бойжхыг ерөөсөө эргүүний эрх гэмөө. Аварч асарч алж устгаж бүтээж нурааж бөхөөж тараахыг
хүмүүний эрх гэмээр. Өнөөдөр баахан балхыг өөртөө тариад маргааш засвас эрх хэдлээд хэрэг юм. Өрөөс бутыг цөмлөд урахыг хүлээж тэмээ явсан амар усоо. Үл онд оруулаад хавар хүлвэс өдөр шөнөгүй мал дагаад хэрэг юм. Чоны эрх хэдлэж сүргийг идвэс өдөр шөн нойр бүтэн босоо. Тэмээ болоод чоны эрх хэдлвэс хүнд тоологдоод хэрэг юм. Тэмээ болоод чонтой аршин ижил байвас түүний хүнд тоолоод хэрэг юм. Тэмээ болоод чон мэт хүнд түгээмлэс хүртэх эрх бүү хөвтгөө. За энд дэвшлээ. За яасан гэж. За хөвтгөө ирэхээр уралдан алгажээ Монгол руу ирэхээр мөрөөдөн гэл нөр дөрөв үйлрлээ. Одоо тийм хугацаанд одоо тийм байдлаа ер нь онцлогийг л хэлж байгаа шүү. Тийм, онцлогийг хэлж байна. Одоо өтгөө бол хоорондоо үргэлжлээд алгажчихсан. Энэ ч бас л туур давуу туулах хэрэгтэйсэн. Тийм. Алдаадасаа тэгэд энэ биш байна гэдэг дараачийн үе рүү шийдсэн боловсрол руу. Монголын ирэхээр мөрөөдөн 40 мянган жилийн алдчихээ бас. Бас л нэг эрхийн хэмжээнд мөрөөдөд байсан. Бас л юу болж чадаагүй одоо зөв системд орж болж чадаагүй байсан байна. Гэтэ бол бас одоо нэгсэн төвөөсөө яриад ир. За Монголд ирэхээр маргалдаад 1000 жил хилцээд мөргөө нэр төржээ. Монгол маань ер нь одоо 1000 жил үргэлжсэн гэхэлэр ч одоо яг л одоо юуны манай тоолын үе байна. Тэр үеэс одоо үргэлжиж байсан. Тэр орчим. За мөргүүн нар бол төрсөн гол суурь үе болсон байна. За тэгээ үүний дараа яжсэн хөх Монгол иргэний эрх хүүхдэх нэрүүдэд хамтруу гарцаагүй бол хатуу засах их засах өдгөөш тосгоогаар иргэний засах эрдэнэ эрх хүлээ гэж. Одоо нэгсэндээ Монголын дараа хөх Монгол одоо үе үсэтэд иргэний эрх хөв бүтээх одоо тэр систем одоо юу бий болсон гэсэн. Одоо тэрүүгээр юу болсон вэ? Гарцаагүй болох тэр хамтрахуугаар бол одоо асуудлыг шийдээд одоо хатуу үйлийг бол засаг тийм систем бий болсон. Өдгөөш тосгоор иргэний засаг эрдэнэ эрх хүлээ. Ер нь бол иргүүнийг бол одоо засахын бол одоо хөөд шуурж адлах гэхээс илүү тосох гэхөө буруу гэж магадгүй шүү. Ер нь бол тийм одоо хамтдаа байж шүү цасан гэж ойлгож байна. Одоо хөөгд яваад одоо алаа хятад явахаас илүүтэйгээр бол тэрийг засч болохоор бол засаал явна гэсэн. Тэгээ өхнөрөө 50,000-аас хол авсан илүү жилүүд сэрхэн дөрвөлдөлийг туулж сэтгүүн нэрүүдийн нэг нээж. За энэ ер нь бол дөрөв үйлрэлийг туулаад бол үндсэндээ бол сэтгүүн одоо тэр нэр одоо өсөн дэвждэг одоо хэрэгжүүлдэг тэр үннийг бол нээж илрүүлээд ертөнц болон тэнгэртэй ертөнцид нэмтэй тэнгэртэй байжаад одоо нэг мэдхүүн гэхлээр ч одоо ертөнцөө тань тэнгэрээ тань мэдээд одоо төв болсон гэж байна. Энэ гэхдээ төв гэдэг нь одоо төвбэ гэдгээрөөс төв гэдгээр. Төвбэ. За нэг толгойд тэр юу тэр амин чанараа бий болгосон байна. Гэж ертөнцтэй мэдж тэнгэртэй болчих ерөөсөө эргүүний эрх юм байна. За тэр онлайн мэдээ тэрийг хэрэгжүүлээ бусдаа нөлөөлөөд одоо явж байгаа тэр хүмүүнийг одоо эргүүн гэж хэлэх юм байна. За аварч асарч алж бүтээж нурааж бөхөөж тараахыг бол хүмүүний эрх юм байна. За авраад байгаа юм шиг бол одоо стат өнөөдөр бол одоо нийгэмд одоо тийм ч юм амлал ингээл одоо чинь туулын ордын зам бий болоод төвчлээс харуулна гэж байгаа бол одоо байгаль дэлхийн устдад ер нь орчны үгүй хийж байгаа гэсэн. За бүтээж нураа бөхөөж тарахыг хүмүүний эрх юм байна.
Ерхэд бол тэр нүдэн дээр бол авч байгаа юм шиг бол санаа устгаад байгаа бол энэ хүмүүний эрх. Тэр бол ямар нэг эргүүний эрх бол биш байна. Эргүүний хийж чаддаг тэр зүйл бол биш байна. Өнөөдөр баахан балгыг өөртөө тэр маргааш цасаас ирэхэд тэр юм. За өнөөдөр нэг одоо ингээд нэг гудамжаар хот битүү төгжрөл болсон баахан мопедтой усаад ад үзээд одоо явганы замаар явахаар хөрвөлцсөн. Тэнгүүтээ одоо тэдрийг чинь одоо 7 сарын 1-ээс хэрэгжүүлээд яаж яана гэдэг нь бол үүний нэг тод жишээ. Байшин барилга бол зам руу шахаа барьчихсан. Уг нь тийм байгаагүй шүү дээ. Хамаагүй чөлөөтэйсэн. Тийм байж тийм нарийнхан замтай болсон. Явган хүний замыг одоо мопедын замтай бол аюу нарийнхнаар ингээд шийдээд өчгөр бол энэ маань цаанаас айцэг төрүүлээд бий болгож байгаа гэсэн. Мопедын зам тусдаа машин замаасаач тусдаа байх хэрэгтэй. Бүгднийг нэг нарийнхан одоо хоолоогоор одоо юу суу одоо юу гэдэг баахан уурсгаж байгаатай адилхан. Одоо тараг эдэр энийг хоолоогоор уурсгаж байгаатай адилхан. Машин зам, явган хүний зам, мопед эдэр ингээд уурсгаад ирэхээр бол балыг тарьчаад одоо энийг засаж чадахгүй болчиход тэр нэг худлаа хууль дүрм гаргаж байна л гэсэн. За ирэхэд хэрэг юм өрөөс уутыг цөмлөд урахын өглөөж тэмээ явсан амар өсөө одоо ер нь бол энэ бут эдрийг одоо газар авахж явжсанс ер нь бол тэмээ болоод явжсэн дээр биш үү тэр бас ер нь шууд хэлсэн юм да. Үйл онд оруулаад хавар хөлөөс өдөрч мал дагаад хэрэг юм. Одоо хичээж зүтгээд учрыг нь бол ингээд одоо хичээж зүтгээд байдаг. Тэгээд тэгж мал дагаж явжсанс бол үр дүн юм байхгүй байгаа шүү дээ. Тийм үйл одоо онд оруулах гэж энэ одоо тэр малыг чи асраад одоо маллаад байгаа шүү дээ. Тэнгүүдээ хавар нь хүлжиж байгаа байхгүй. Хавар ч одоо яг жинхэнэ л нөгөө ногоон моргоо ургаад сайхан мал чинь твэрээд эхлэх үед нь хүлжиж байгаа байхгүй. Тэгэхээр энэ дээр юу ч хэлэх гээд юм хэрэг нөгөө алсын зорилго буюу тэр юм байхгүй тохиолдолд яаж юм хэрэг нөгөө амар хичээгээ хийчихсэн хэрнээ үр дүн гарахгүй байна л гэж хэлж байгаа. Тэрийг хэлээд байгаа байхгүй. Яг тэр нөгөө нэгсэндээ аварж асраад байгаа юм шиг мөртлөө устгаад байна та нар гэдгийг хэлээд байгаа байхгүй. Тий. За чаны ирэхэд сүргийг идвэс өдөр шөнө нойр бүтмэс. Тэгэхээр энэ утган дээр эдгээр дээр яг юу хэлээд юм хэрэг одоо ингээд тэр байгаль дэлхийдээ хортой одоо тэр үр дүн нь муу гараад байгаа тэр юмыг хийж одоо тэгж өөрсдөө зовоож тэгж байсан байгаа зүгээр л орхич. Байгалийн юм чинь өөрөө жамаараа байж байгаа одоо тэр урдтай нэг нь ургана энэ дэр юм хийж байгаа байхгүй юу? Өргөс бүтийг цөмлөөд гэж байгаа. Өргөс бүтийг идчихэж байгаа шүү дээ. Урхыг хүлээж явсан нь амар болсон. Тэгээд тэр шүм дээдлийг нь одоо идсэн ч гэсэн дараа үнсэн байж байгаа учраас тэр байгаль чинь өөрөө тэгээд сэргээл ургана. Тэр чинь байгаль дээр хоо хийгээд байна та нар. Зүгээр л одоо мөрөөрөө тэгээд тэр чинь ингээд хинч тэрэндээ ордохгүй байх юм бол өөрөө л аяндаа ургаал өөрөө л аяндаа болчих шүү дээ. Гэдэг утга хэлж байгаа байхгүй юу? За тэгээд энэ тэмээ чон хоёроор юу хэлээд байна? Одоо тэмээ бол чоны ирэхлээс хүн тоолох хэрэг юм. Одоо хүн байх тэр мөн чанар ойлгохгүйгээр зөвөр идэж уугаад байж байгаа бол одоо хүн төрстэй байгаа тэр юу вэ? Тийм амтэн шиг л байгаад байвал хүн гэдэг оюун санаа одоо тэр юм байхгүй байж тэл гэж тий. Хүнд тоологдоод тэрийг юу вэ? Тэмээ бол тэр бутыг идчихэж шүү дээ. Чон болохоор тэр хоныг идчихэж байгаа байхгүй. Өвлжөнгөө асарч асарч хавар яхна чонд хөвчгээр тэр чинь ямар ч тийм ачаал уудлаагүй болчихж шүү дээ. Тэгэхээр тэр байж байгаа юмыг идэж хэрэглээл ингээл алга хийгээд байгаа нь өөрөө одоо тэр эслийг авахгүй байгаа нь өөрөө энэ амтантай адилхан байна шүү дээ. Тэр богино сэтгээд ийна л гэж хэлээд шүү дээ. Одоо өнөөдөр тарсан палыг маргааш засна гэдэг чинь маш жижигхэн сэтгээд байгаа гэдэг тий. Тэр нэг сортон хятад нөгөө 4-р номон дээр хятадуудыг хэлсэн. Нангисуудын одоо удирдах их амархан юм байна. Тэд нэр зүгээр тэр төвгийг нь л өнөөдөр тарьсан палгаа тэд нэр маргааш нь засдаг хүмүүс юм байна. Тэрийг төвгийг нь л
засаад өгчөд ерөөсөө болчтой юм байна гэд. Тэгэхээр бид нэр яг тийм болцсон байгаа байхгүй юу? Уг нь бол маш тийм алсын хараатай сэтгэдэг тийм хүмүүс нөө орчлонгийн зам дээр сэтгэж байгаа чинь мөнхийн юм дээр сэтгэдэг хүмүүс маань өнөөдрөөр сэтгэгээд байгаа учраас наа чинь явахгүй байна л гэж хэлээ. За тэгээд хүмүүнээс хүртэл ирэхгүй чинь тий. Тэгэхээр энэ дээр эрхийн аялал гэдэг аялал бол өөрөө ямар одоо байгаль дэлхий одоо тий орчлон ертөнцийн яаж хэн зохицлоор байж тэр ирэх гэдэг ойлголт гарах юм бэ? Энийг ирэх гэдэг тэр ойлголтын цааталд ямар одоо учир шалтгаан байгаа юм бэ? Энийг танараа л гэж хэлээд байна шүү дээ. Яа тэр энэ эрхийн аялал гэдэг аялал өөрөө энэ сэрхэн дөрвөн үйлдэлийг туулж агаад тэгээ гарч ирсэн. Тэгээ ертөнц тэнгэртэй боожж иж иргэн болж иж ирэх хэдлээ шүү. Тэгээгүй тоглол та нар яаж ихээр яг нэг хүмүүний амьдрал буюу хүмүүний ирэхээр явхаар энэ хүмүүний ирэх гэж байгаа юм чинь өөр ингээд цөлмөөд устгаад аварж байгаа юм шиг болгож алаад ингээд орчин ертөнцийн жамд зогцохгүй за ийм антинлэг байдлал биднэрт өгж байгаа шүү л гэдгийг хэлж чинь тий. За цаашаа солонгоо явъя. ертөнц тэнгэрээ хүсэхгүй. Түгээмжээс хүртэл ирэхгүй өгдөг вэ? За ертөнц тэнгэрээ хүсэхгүй хүнийг ерөөсөө эргүүнээр тоолж хоёр хүртэхийг цэрлдэг вэ? Хорвоо мэндэж хорвоо байхаас хань ямааны төрлөөс ялгаа юу? Ганцаардал төрөө тэндээ болж бас газрын амтнаас ялгаа юу? Түгэ Нүүрэдээд үннийг ис мэдвээс нугас шуунаас ялгаа юу? Нүүрла исийг ис мэдвээс тугал хургамаас ялгаа юу? Хормаас ялгаа юу? Хаваас дөрвөн их ертөнцийг эсгүй бэлэг ис болгоос хонь хургамаас ялгаа юу? 99 тэнгэрийг хүчин ис болгоос ерөөсөө амтнаас ялгаа юу? Амтнаас үл ялгагдагч төрийн хэрэг мэдвээс ахуй төр эргүүнийг гутаамай. Хөх Монгол иргэн болж төрөөр бадраагдахыг ирэх гэмэ. Хуучнаар үлэмж их сайн агуугаа хөг болгон бүтэхийг ирэх гэмэ. Бүрэн ирэхэд хүүхэд ихээс төрдөгч бүгдээрээ тэгш чадвартай байдаггүй. Айлын нэмэр засагт адилхан захирагдавч авьяас нь ижлэгэн болж хөгждөггүй. Авьяас нь хүн тохирсон эрхийг айл татар нь бүрэн эдлүүлдэг вэ. Хаа явахыг эргүүний ертөнц тэнгэр мэддэг вэ. Хазгаа явбас айл хариуцдаг вэ. Өөрийн мөрийг эргүүн өөрөө мэддэг вэ. Өөдгөө явбас түүнийг айл хариуцдаг вэ. Айл хариуцахгүй эргүүнд үн байхгүй. Амд нь хариуцахгүй бол нөхөр авахгүй. За ингээд за ерөөсөө юма анлаа бүх одоо юма тэгээ аян санаагаар хөгжүүлэхгүй болвол амтнаас ерөөсөө ялгаагүй. тийм. Тэр тэнгэр ертөнцийн ойлголт онлоо мэдхгүй амьдрын гэдэг бол өөрөө яаж юм. Эсвэл энэ амтналын амьдралаа чи амьдрал боснаа. Тэг аратналаг байгаад боснаа. Тэг. За тэгээд энэ дээр дутаагаас огоогол хүртэл ертөнцийг бол дотоод билег ис болгоос ботод хороноос ялгаа юу. Тэгэхээр энэ ботод хорон болохгүй нь бол та нар дотоодноос огоогол хүртэл далайн дэцгийн ертөнцийг ойлгоорой гэж шууд бидний тулгаж шít. Тэгэхээр одоо бид нэр бол ботго тормол яваад байгаа юм байна. Тугал хурган болохгүй тул дээр ясыг мэдэрээ. Тий. Одоо нуус шуу урга мурга ботго болцсон л явцгаач. За одоо хорвоос дөрвөн ертөнцийг хосгүй билег ис болгоос хонь хоргоноос ялгаа юм. За ерөөсөө л нэг амтны үр төшгөл югаач мэдгүй өөртөө гэдэг маань өөрөө бүр тэр бие гүйтсэн амтан бол бас биш шүү дээ. Тэгэхээр тэрний шиг л явж гинэ л гэж хэлж байгаа. Тэгээд тэр бол эрсдэлд орох орн асуудал үүснэ гэдгийг хэлээд нь шүү дээ бид. За амтлаас үл ядах төрийн хэрэг мэдвэл ахуй төр эргүүний гутамаа гэж. Ингээд амтны шиг юм сэтгэлгээтэй бай. Одоо та нар ингээд төрийн хэрэг ард түмний өдөртний юу л яах нь ахуй төр эргүүний гутамаа. Бүгдээрээ юм мэдгүй юм чи яадаг хүнд юм зөврөө юм хэлж өгч чадахгүй л дээ гэдэг утгаар юм. Тэгээ нөгөө хийж бүтээж байгаа нэг зөв юм харж байгаа хүмүүсийг бол гутаан тий тэрийг тий Ахуй төр нөгөө өөрөөсөө тэр мэдгүй хүнээс захирж байгаа учраас өөрсөндөө тааруулах гэж хүчээр үзэн
Тэгээ нөгөө наа чин буруу штэ гэж хэлсэн хүмүүсээ бол шорон цагдаагаар дарамтлана. За төв Монгол эргүүн болж төрөө бадраахтыг ярих юм уу? Тэр төр гэдэг тэр тогтолцоо бол яг нь арт түмнээ эргүүн болгож л бадраах хэрэгтэй шүү. Тийм. За хуучнаар өвлөмж их сайн агуугаа хөв болгон бүтэхийг ярих юм уу? Өвдийн хөрсөн амжилтыг давтаад илүү сайн хөгжүүлж дөөргө очтой өгөхийг л одоо ярих гэж байгаа. За бүрэн ирэхэд хөвгд хийс төрдөгч бүгдээрээ тэгш чадвартай байдгүй. Тийм нөгөө аав ээжс ч гэсэн өөр хөвгт төрөхтэй яг нөө бүгдээрээ тэгш нэг гэртээ өсөж байгаа шүү дээ тэд нар чинь. Нэг улсад бид нэр бас амьдарч байгаа шүү дээ. Гэтэ тэр нь болохоор яаж юм? Чадварууд нь ондоо шүү. За тэгэхээр айлын нэрвч засагт адилхан зархитвч авиас нь ижлэх нь төрж хөгждгөө. Айл бас тэднийг хариуцсан ч гэсэн авиас нь яг нөө тэр хүмүүсийн өөр байдаг юм аа. Ур чадварууд нь өөр байдаг юм аа. Нөгөө кон 9 зүгээр дөрөөнүүд нь өөр шүү гэж. За авиасанд нь тогтсны эрхийг айл дотор нэгдүүлдэг. Тэгэхээр тухайн хүүхдүүдээ ч гэсэн ингээд гэр дотроо хүмүүжүүлэхэд аяа угааж чаддаг нь аяа угаалгаар. Тэгээ хогоо шүрдэж чаддаг нь хогоо шүрд гэдэг шиг ингээд эрхийг нь хүртэл өгөхдөө өөр гэж байгаа байхгүй. Арт түмнээ ч гэсэндээ дотор нь ингээд ангилах юм бол оюун санааныхаа юу хийж чадаж байгаа тэрэн дээр нь эрхүүдийг нийлүүлээрэй гэж. Хаа явахыг эргүүний ертөнц тэнгэр мэддэг бай. Хазгаа яваас айл хариуцдаг. Тэгэхээр айлын систем буюу эцсийн тогтолцооны систем чи өөрөө яаж гэхээр хамтаар нь хариуцж байгаа. Гол нь. За өөрийн мөрийг эргүүн өөрөө мэддэг бай. Өөдгөө яваас түүнийг айл хариуцдаг бай. Ерөөсөө тэр айл гэдэг тогтолцоо чи яг нөгөө бүгднийг хариуцдаг байгаа байхгүй хамгийн гол. Аав ээж нь хариуцж чадахгүй юм хүртэл айл хариуцдаг байхгүй. Аав ээжтэй нэг өвөө эмээтэй нь юутай хийдэн хариуцдаг дээ шүү дээ. За айл хариуцахгүй эргүүнд үн байхгүй. Анд хариуцахгүй бол нөхөр байхгүй. Тэгэхээр тэр эргүүн болж байгаа хүн нь өөрөө үн цэнтэй гэдэг байна шүү дээ. Эрдэнэ гэдэг байна шүү дээ. Гэтэл тэр эргүүн болгоогүй тэр эргүүн дулгаагүй орон зай юу нэгдэл гэж юм байхгүй байна шүү дээ. Тэр бол үн цэнтэй байна шүү дээ. Тэгэхээр хоорондоо модалцаад байгаа гэр бүл тэнд бол хүүхэд үн цэнтэй өгөх өсөхгүй байхгүй. Хэрүүлтэй айлд байх нь тэр одоо юмаа мэддэг одоо тийм хүмүүс өсөхгүй байна шүү дээ. Гэмтэлтэй л хүмүүсийг бид нар төрүүлж. За хоорондоо бид нар модалцаад байгаа одоо талцаад монголчууд дотор хэлдэг байгаа. Тэгвэл яг энэ улс олохгүй байна шүү дээ. За анд нь хариуцахгүй бол нөхөр байхгүй. Анд гэдэг чинь юу вэ? Хэн билээ? Аргаа өгчихсөн. Тийм тэгэхээр анд хариуцахгүй бол нөхөр байхгүй буюу анд нь яг бас нэг хариуцах ёстой шүү гэж байна шүү дээ. За төр нь хариуцахгүй бол түүнд улс байхгүй. Төр засаг хариуцахгүй бол төрд үнэн байхгүй. Тэгэхээр засаг гэдэг нь болохоор тэр буруу болж байгаа зүйлийг засаж залруулах тэр систем явах хэрэгтэй шүү. Алдаа байх уу гарна, асуудал байх уу байна. Гэтэ тэрийг засдаг систем давхар явж байгаа хэрэгтэй шүү гэж байгаа. За хөрс газар огторгоо хариуцахад бас хүмүүн амьтан хоёр ялгаагүй. За энийг айл гэдэг систем байхгүй, эцэс гэдэг тогтолцоо байхгүй л яах нь. Хөрс газар хөх огторгоод хариуцагдах юм бол хүмүүн амьтан хоёр ялгаагүй. Амьтны ч одоо ерөнхийдөө тэр систем гэж хариуцах байгаа шүү дээ, тийм үү? Зүгээр л өөрөө тэгэл одоо юу гэдэг хэр газар байгаа зөнгөрөөл явж байгаа байлгаж ямар л явж байгаа. Тэгэх юм бол яг хүн амьтан хоёрын ялгаа байх байна шүү дээ. Тэгэхээр энэ бол яг одоо хөрс газруудаас юм зөнгөөрөө бол бас байж бол хүн хариуцаад явж явах хэрэгтэй гэсэн утгасан үг шүү. Тийм, бас тэгж байгаа. Биш зөнгөөрөө байж байгаа. Тийм, амьтан бол одоо зөнгөөрөө яваад амьтан өөрийгөө хариуцах байгаа шүү дээ. Яг нь сүргийнх нь ахлагчин тэнд хариуцж байгаа болохоос биш. А гэтэл хүн бол яг нөхөр тэр амьтантай юутай хийдэг бүх юмыг хариуцах хэрэгтэй шүү дээ. Хөрс газраач хариуцах хэрэгтэй. Гэтэл яг энэ систем нь байхгүй энэ тохиолдолд хин ч юу ч хариуцахгүй болохоор бүгдээрээ өнгөдөж байгаа. одоо бид нар чи яг чинь байгаль ч өнгөдөд бүх орон зайны өнгөдөд ирж байгаа шүү. Одоо тэрний жишээ чи саяны ярьсан жишээ байхгүй. Гадны хүмүүс орж ирээд дураараа юм хийж явах гэж байна. Энд дээр хин ч хариуцахгүй. тэгээд бид нар чинь хинт ч хариуцагдахгүй явж байгаа учраас өнгөөчсөн хүмүүс болцсон байхгүй. Ямар ч өнгөө. Баасан ч өнгөө. Ямар нэгэн асуудал гарлаа. Тэрийг хаашаач хэлэгч тэр хэлсэн газар нь ч биднэрт хариуцаж тий. За цаашаа сайн уншия.
хорлохыгоо хорлож зохицохтойгоо зохицдог ажуу. Эргүүнийг хариуцахгүй айл байвас түнтэд бүртгэж хуу хүртэх юм. Ургийн ургаараа хоосрон тасарч устгах замаа хөөхөж юм. Үхэх гэж төрдөггүй үннээс гажих юм. Үнэхээр гажус түнд амьсгал хэрэг юм. Ирэх гэж хариуцахыг хэлмээ. Эрхийг аялгаа гэж хамтын хариуцлагыг хэлмээ. Нэгэн гэмтэн бүтэн улс хариуцвас нэрвт ирэх биш хороогийн урсгал. Эргүүнийг ирэхгүй болох төрийн утгаал. Бүгдээрээ нэгэн овогтон болбос овог ураг хэрэг юм. Ичтүү хоёр тусад нийлж хурах төрөл тохиноос ялгаа юм. Бүгдээрээ ирэл ижил хариуцдаг байвас эрх зарлаад хэрэг юм. Хинч юу ч хариуцахгүй эрэмдэг төр зэрэмдэг засаг болно. Эрх бүх эрх хасагдаж тумбаа онох бас үнэтэй бүхэн хоосноор үнэн бүхэн худлаар солигдож төөрсөн хэдэн болохаар төрийг эзэлж эргүүний гутамай. Төрөө ясхыг ирэх гэмой хаалт гэрт эзэж алтан осроо боромсгоо болбос хороод бүл болоод хэрэг юм. Аглаг ууланд ирчиж амтай явснаас ялгаа юм. Хомдод унаж шангас төрсөн үрс алтан сүлжээ боромсгоо болбос эргүүнээр тоологдох хэрэгтэй юу. Урагт ирсэн эргүүний үрийг ургийн аль хариуцахгүй аваас ургийн үн буй гэж юу. Ураг төрөлд хариуцахгүй аваас өссөн амьтад ялгаа юм. Эргүүн болохыг хүсэхгүй нэгийг айл хариуцах хэрэг юу. Айсаар нь тавьж зөнд нь орхиос махан идэж амьтан учраас махчин зангаа даган зэлэх шийдэж хамгийн дотн сайн мэдхийгээ хазаж уурах авьяастай ячгүй. Өөртөө махчинтай байхгүй хүсвэл өөрийн ургаас зайлуулахыг цэрлэлтгүй. За энэ хүртэл яа. Дуслаа. Наа тийм 4-5 мөр. За дүүрш. Алтан осор, алтан сүлжээ, алтан бүсээ алдуурхааргүй горомсож нэгтраад айл нэрвт засаг тогтоохыг эрхэн аялуу оршихуй гэмөө. Булхаа үйл орших айлыг Батбих төр гэмөө. Бүрэн улс их Монголын бүх нэгэн цаг эрхэн аялуу оршин за. За. За хатхыгаа харлаж зохицохтойгоо зохицдог ажгүй. Тэгэхээр ерөнхийдөө юугаач мэдэхгүй учраас зарим юм харлаад байгаач мэдэхгүй. Зарим юмтай зохицоод ингээд л ээждэг. Дур дураараа л ингээд л явцгааж байна. За эргүүн хариуцахгүй бол айл байвас төмдөд бүртгэх хэрэг юм. Тэгэхээр айл гэдэг тогтолцоо чи өөр ингээд төмд мянгат гэдэг ингээд ээж байгаа шүү дээ тий. Тэр тогтолцоо бол бүгдээрээ яг шат чатандаа хүмүүсээ хариуцдаг. Тэгээ тэр одоо эргүүний хариуцахгүй бол улс орон байхгүй. Ургийн ургаараа хоосон тасарч устгах замаа хөөхөөс өөр юм. Тэгэхээр тэр буруу явсан одоо тэр зүйл маань өөрөө ингээд явсаар байгаа зүйлдээ устгаж өгөө болно л гэж хэлж байгаа. Хариуцахгүй хэн ч хариуцахгүй бол одоо бид нар ч гэсэн ялгаагүй ингээд үр хүүхдээ ахан дүүсээ ингээд тэн нэг хариуцахгүй болохоор тэн дээр буруу явж байгаа хүмүүс гарч ирнэ шүү дээ. Тэнгүү тэр хүмүүс маань өөрөө буруугаараа яваад ах юм бол тэр ураг тасрах ураг удам одоо устгаж өгөө ах. Бас тийм юм та шүү гэж хэлж байгаа бүдэнээс. За яа тэгэхээр эн чинь 5 тусгаар тохнол байхгүй болоо. Тэр үндэ цусны тусгаар тохнол байхгүй болоо. Одоо ингээд гадны үнтэй суугаад бэлдээсээ ингээд өгөх юм бол энэ юм ойлгохгүй болчих. Оюун санааны. Ойлгохгүй хүмүүс олон болох тусам яаж ихээр цуцарна. За устгах замаа хөөхөөс өөр юм. Үхэх гэж төрдгөө үннээс гажих юм. Үнэхээр гажваас түүнд амьсгал хэрэг юм. Энэ юу гэсэн утга байна? Ямар утгыг агуулж байна? Төрсөн учиртай. За Замбуулын төрсөн учиртай. За Тэрс энэ төрсөндөө бол тэр өөрөө хийх ёстой юм хийгээд байгаль орчноос хамгаалаад тэндээ зохицоод үр хөвгтүүдэд зөв үлдээд. Тэгээд тэр нэг одоо ертөнцийн замыг бол одоо мэдчил одоо амьдч байх ёстой тэрний дааж. Тэрс шууд амьдралаа идлээ уулаа өглөө гэж бол
байх бол Шүрсгүй шүү гэж. тэг юу тэгж идэж ууж төрөх зорилттой биш ээ. Үнээс гаж хэрэг юу. Энэ бол ертөнцийн өмнө юм шүү. Түүнд хэрвээ ингээд үнээс гачхал юм бол тэгж амьдраад ингээд амьсгал одоо ер нь амьдрах хэрэг юу байх вэ гэж. За ирэх гэж хариуцахыг хэлмээ. Ер нь ирэх гэж зарлаад байгаа бол чи энэ чинь цаад утгаар бол хариуцлага юм шүү. Хүн ирэхээ эдэлжээж одоо өөрийгөө гүйцэтгэжээж ирэхээ эдэлнэ. Тэгэд хариуцахгүй бол ер нь тэр өөрт нь ямар ч ирэх бол байхгүй. Ирэхээ айлгуулж хамтын хариуцлага хэлмээ. Ирэх гэдэг маань өөрөө бол хамтын хариуцлага хэлж байна гэсэн. Ганцхан эрэхтэй байлгээд хаа өргүүлээ. Ер нь бол хамтаараа хариуцчихэж тэр эрхийн аялал бий болно гэсэн. За нэгэн бүтүүс хариуцвал гэмтэн нэрүүд ирэх биш хороогийн урсгал. Эргүүний ирэхгүй болох төрийн дураал. Ер нь ганц гэмтнийг одоо бүтэн улсаар ингээд хариуцсан. Нөгөө талаар бас ингэж болоод байна. Гэмтнийг одоо дээрээ тавьчих бол нэрүүд биш хороогийн урсгал гэж. Тэгвэл урсж байна. Нэгсэндээ ус хариуцсан гэдэг чинь бол тэр усад нөлөөлж байгаа гэсэн. Тэгэхээр тэр гэмтэн бол одоо тэрүүндээ залах биш. Ер нь бол зөвхөн хорог урсгал болох юм байна л гэж ойлгоод байна л да. Магадгүй бороо гэж магадгүй шүү. Эргүүнийг ирэхгүй болох төрийн тураал. Одоо нөгөө эргүүд гэдэг маань бол үндсэндээ бол ирэхээ гүйцэтгэж чадахгүй бол энэ бол төр маань бол тураалтай болно. Ер нь бол шудраг ус үрлээ. Ямар ойлгоцсон яг захих эрхийн өгөхгүй л байна тийм. Сэргийг хааж бааш нөгөө гимтэн дээр нөгөө шулмс илүү магас илүү гарсан юм чинь. Нөгөө эргүүнээч таньж мэддэггүй шүү дээ. Тийм. Тэгэхээр яг юу яж нь яг утга дүүж юм л та. Тийм. Тэгэхээр өөхөх гэж төрдгөө үннээс гажих хэрэг юм. Ер нь бол энэ амьдрал дээр бид нэр одоо ингээд хүний төрлийг олж байгаа нөгөө ингэж уудан дараад чинь хороогийн урсгалыг таньж мэдхгүйгээр ингээд зүгээр нэг юм мал амтны шиг амьдарч байгаа л ингээд дуусах бишээ. Тийм бол хэрвээ тэх юм бол үннээс гажиж байгаа буюу тийм бол амьсгалах юу амьдрах юм хэрэг юу байна уу да гэж байгаа байхгүй. Тэгэхээр биднийг бүр хэлээд байгаа юм чинь. Та нарыг ингээд те зүгээр ингээд тэнд нэг амьдарч байгаа нэг мал амтны шиг байж байгаа таваараа байж байгаа тэгээд ирчээрэй гэж бидний одоо хүүхд болгож бидний ус болгож хойш болгож бэлтээгүй шүү. Үнээр одоо тэх юм бол та нарыг оргилж төрүүлэх хэрэг байна уу да гэж бидний бас хэлээд байгаа байхгүй юу. За тэгээд ирэх гэж өөрөө юу гэхээр хариуцахыг хэлнэ. Тэгэхээр Монгол хүний ирэх буюу Монгол хүмүүс төрснөөр бид нар нөгөө нэг сүнсний одоо үүрэг даалгаварч гэдэг ч юм уу бид нар одоо сэрж ийна одоо юу гэдэг сүнс сэрлээ мэрлээ гэж янз бүрийн юм яриад байгаа шүү дээ. Тэгвэл ерөөсөө эргээд ярихаар та нарын ирэх гэдэг чи юу юм гэхээр хамтаараа хариуцах шүү. Энэ байгаль дэлхийн орчны ертөнц бүх юмны жамын дагуу хуулийг одоо захиж ойлгоод тэр мэдээгүй байгаа хүмүүстэй таниулаад ойлгуулж хараад гэж байгаа. Тэрийг хамтдаа ихгүй бол ганцаараа яхээр яах нь гэж болохгүй явахгүй. Тийм учраас хамтын хариуцлага наадах чи хийгдэх шүү гэдэг гэж байгаа. Тэгэхээр тэрийг хийхдээ үүдээд харуулчих гэж байгаа. Эрхийн айлгуу гэдэг бол хамтын хариуцлагыг хэлмээ. За энэ дээр болохоор энэ дээр алдаад ирсэн байгаа. Нэгэн гэмтэн заяа гэмтэн шүү тэр тэ өсгөн байхгүй. Бүтэн ус хариуцах юм бол дээрээ гэмтэн өнөнд тэр бүрэн бүтэн ус хариуцах юм бол нэрүүд биш ирэх биш хороогийн урсгал. Яагаад тэр гэмтэн өн чинь буруу юм хийн шүү дээ. Тийм үү? Яагаад бол тэр чинь эргүүний бадрааж чадахгүй, оюун санааны суларчсан. Тэгээд ертөнц тэнгэрээ мэдхгүй. Тэгэхээр энэ бол хороогийн урсгал болно. Энэ хороогийн урсгал гэж яагаад нэрлэж юм гэхээр энэ буруу юм хийж байгаа учраас энэ нь өөрөө аяандаа цуцраад одоо тэр нь одоо тэр хүмүүс нь арт түмэн ялагдана л гэж хэлж байгаа байхгүй. За тэгэхээр энэ эргүүнийг ирэхгүй болох төрийн тураал. Тэгэхээр энэ гэмтэн өн чинь яг нэг эргүү нарыг эрхийн дагуу эрхийн нийлүүлж чадахгүй. Тэ буруу эрхүүдийг эзлүүлнэ. Тэгээ одоо тэр чинь ерөнхийдөө одоогийн өнөөгийн байдал дээр байж байгаа шүү дээ. Юугаач мэдгүй одоо дөнгөжний сургууль төгссөн хүмүүсийг одоо дараа одоо юу болгочихсон. Тэгээд тэр нөгөө амьдралын туршлага байхгүй. Гадны одоо юу вэ? Нөгөө нэг фай хүмүүнүүдийг авч тавьчих байгаа шүү. Тэгээ нөгөөдөл нь явах нөхөр нөгөө төрийг тураахгүй юу? Арт түмнээ бадрах юу ч ихгүй. Ингээд энэ чинь цаашаа систем чинь дахиад нурж байгаа.
өнөөгийн системийг хүсэлж байгаа байхгүй. За төрийн турал. Бүгдээрээ нэгэн овогтон болвоос овог ураг хэрэг юм. Эгчдүү хоёр тусал нийлүүлж хорог төрүүлбэс хонь ялгаанаас хэрэг юм. Тэгэхээр эрхийн айлгуу гэдэг айлгуу ч нөөрөө тухайн орон зай дээр өөр ирэхээр ялгагдах ондоочлоо яг нь эрхийн эзэл хариуцлага өөр шүү. Тэгэхгүй бүгдээрээ нэг овогтон болох юм бол яг нь овог ураг байхын хэрэг юу байгаа юм бэ? Энд чи дотроо бас ялгаатай байна шүү дээ гэж хэлдэг байгаа байхгүй. За эгчдүү хоёр тусал нийлүүлж одоо хорог хоньоос ялгаа юу. Тэр эгчдүү хоёр бол нэгэн удам боловч тэр чинь тухайн хүний оюун санаа тэр тухайн хүний нийгмийн эзлэх байр суурь чинь өөр шүү дээ гэдэг утгаар хэлж байгаа. Авьяас бас Тий, авьяас нь ч өөр. Тэгэхээр тэр энэ яг ижлэгийн байл одоо та хоёр танаа одмын адилхан юм чинь та хоёр ижлэгийн юм өглөө гэж хэлэхгүй. Тухайн нөхцөлтэй тухайн өөр хүмүүсийн өөр эрхийг илүүж шүү л гэж хэлж байгаа. Тэгэхгүй бол яг нь хонь явнаар бас ялгаа юм. Бүгдээрээ ижил хариуцдаг байвас эрх зарлаад хэрэг юу. Тэгэхээр хариуцлагууд нь бас өөр шүү. Эрх нь ч өөр, хариуцлага нь ч өөр гэж хэлж байгаа. Дотроо ялгаатай шүү гэж хэлж байгаа. За хэн ч хариуцахгүй болж байх юм бол эрэмдэг төр зэрэмдэг засаг болно. Тэгэхээр тэр засаг төр буюу тэр системийг удирдах байгаа хүмүүс бол бүгдийг хариуцах хэрэгтэй. Гэхдээ тэр хариуцж байгаа зүйл дээр болохоор отоо дээрээ хинэн байх юм, шанс дээрээ хинэн байх юм, айл дээрээ хинэн байх юм, өрх дээрээ хинэн байх юм гэдэг чинь ондоо шүү гэж хэлдэг байхгүй. За их хасагдаж тумбаа нойрхоос үнтэй бүхэн хоосноор үнэн бүхэн хотлоо солигдож төөрөлцөн хідэн болохоо төрийг илээж эргүүний гутаамаа. Тэгэхээр нөгөө нэг амьгүй юмд хариуцчих юм бол яах нь. Тэн дээр ерөөс ирэх гэж юм байхгүй. Тэгээд яах нь үнтэй буюу тэр оюун санааны хувьд эргүүн болж байгаа хүмүүс нь тий одоо эргүүн болж чадахгүй бадрахгүй шүү дээ. Тэг үнэн бүхэн хотлоо солигднаа. Нөгөө зөв явж байгаа болгоныг яах нь тэр чинь ингээд PR болгоод ячиж байгаа шүү дээ. Одоо ингээд тий одоо ингээд Монголын тайлангууд гэж байгаа байхгүй юу? Ингээд тайлангууд одоо ингээд тэдэн дотоодын нийт төлөвлөгөө тэдэн өслөө гэх ингээд яриад байгаа шүү дээ. Дандаа бодлоо тоогч байгаа. Одоо ерөөсөн үний юм байхгүй болчихсон. Тэр тоо мэдээллүүдээс авахд ерөөсөн дүүхэр юм байх болчихсон. Тэгэхээр чи энэ яаж ярих үнэн бүхэн худлаа солигдоод нөгөө цаана яг жинхэнэ яг газар дээр хүсэн дээр юу байгаа бэ мэддэхтэй болчихж байгаа байхгүй. Тэгээд төөрөлцөн хідэн болохоо төрийг эзэлж эргүүний гутам. Тэгээ өөртөө яаж зөндөө юм хийгээд байгаа гэдэг байхгүй. За төрөө ясахыг ирэх юм уу? Төрөө ясах буюу төрөө засахыг ирэх юм уу? Хаалга гэрт эзэд алтан осроо горомсохгүй болвоос харууд бүл болоод харууд бүл болоод хэрэг юу? За алтан осор буюу алтан сүлжээ, алтан бүс, алтан юу байгаа шүү дээ. Олон байгаа шүү дээ. Эдгэрийг одоо ойлгож тэр бидний үн цэнтэй тэр оюун санааны өвийг танихгүй л яг нь одоо бүл болоод буюу улс ороод хэрэггүй. Аглаг ууландаа мөчиж амтын явснаас ялгаа юу. Хондол урж шангас торисон үрс алтан сүлжээ горомсохгүй болвол эргүүрээ толгойдод хэрэг юу. Тэгэхээр биднэрт энэ эрхийн айлгуугаар юу хэлж өгч юм хэрэг. За та нар одоо эргүүн гэж болох юм бол алтан сүлжээндээ ургаа гэж хэлж байгаа байхгүй. Байгаль дэлхийдээ ээлтэй байд тэр зүйлийг өв хөвгтдээ зааж өгнө. Хамгийн наацх нь одоо ингээд одоо хөдөөгөр явах хогоо авчиж. Тэр соёл суралцсан. Тэрийг бусдад түгээ. За урагт ирсэн эргүүний үрийг ургийн аль хариуцахгүй аваас ургийн үд үн бөө гэж юу гэж. Тэгэхээр хүүхдүүдээ хариуцахгүй одоо бүгдийг л хариуцах хэрэгтэй. Ураг төрөл хариуцдаггүй аваас өгсөн амьдын ялгаа яв. Тэр ер нь бол бүгдийг нь багаас нь бүх зүйлийг л хариуцаарай. За эргүүн болохыг хүсэхгүй нэгийг айл хариуцах гээд хэрэг юм. За эргүүн болохгүй буюу нөгөө юмаа ихгүй болохоо олох гэдэг юм бол хариуцахгүй. Нөгөө нэг 35 эрдэм байгаа шүү дээ. Дутагдах эрдэм гэдэг те хасж байгаа юм. Эрхийг нь одоо нөгөө хязгаарлаж өгч байгаа. Тэрийг хэрэглэе гэж. Айсарын тавьж дэнд нь орхиод махан эдшдэн амдаг учраас магчин зангаа даган зэрлэгч одоо дураар нь орох юм бол яаж юм. Хамгийн татны сайн мэдхийг хазаж урах авьяастай ажгүй. Тэр ядууны хүмүүсийг ингэж яаж нэг дураар нь хүүхдүүдэд дураар нь тавиад ингэнгүүт яаж юм. Нөгөө ижи авигаа өө эмээгээ загиндаг, зандардаг, тэгээ дураараа болцсон. Тийм хүмүүс гарахаар эн чинь өөрөө яах вэ?
хазаж урах авьяастай шүү. Буруу юмыг л хийх авьяастай тэд нар. Зөв юм байхгүй. Өөртөө махчинтай байхгүй хүсвэл өөрийн ургаас зайлшгүй цэрлдэг. Анханаас нь л одоо энэ эрхийн айлгууны хамгийн том мессеж нь тэгж байгаа байхгүй. Анханаас нь чи тэр хүүхдэд зөв болгож хүмүүжүүлэхгүй бол хэцүү юм болчих юм бол одоо явах нь. Тэрийг засахад одоо хэцүү шүү гэж хэлдэг. За алтан осор, алтан сүлжээ, алтан бүсээ, алтан хаагүй горомсож нэртлээд айд нэрсэх зогсол эрхийн айлгуу гинэ. Тэгэхээр алтан осор гэж яг юу хэлээд байгаа юм? Алтан сүлжээ гэж юу хэлээд байгаа? Алтан бүс гэсэн энэ ойлголтоо яг нь алтан хаагүй горомсох буюу ерөөсөө энэ чинь бидний одоо үнцэн нөгөө үнэн чинь ертөнц тэнгэр чинь шүү гэдгийг бид нэр таниулах хэрэгтэй шүү гэж хэлж байна. Тэ? Тэгээд айлд нэр үсэг тогтохгүй тэр ийм нийтлэлтэй орон зай дээр засгийн тогтолцоо нь явна. За тэгээд эрхийн айлгуу тэн дээр амьдрал дээр илжин. За болохоо үл орших айлыг бүтэн бат бөх төрг юм аа бүтэн их улс Монголын бүхнийхин цагаа эрхийн айлгуу оршино. За гэж. Тэгэхээр эрхийн айлгуу гэдэг айлгуу маш чухал айлгуу байгаа. Тэгээ энэ дээр бол юу юм бэ? Одоо ингээд хэн нэгэн хүн ингээд хүмүүсийг хариуцах гэхээр тэр дотор байж байгаа хүмүүсийг бүгдийг хариуцах. Энийг хэлээд байгаа. Сэтгэлийг нь хураах, зүрх сэтгэлийг нь сонсож өгөх. Тэн дээр нөгөө халуун илгэн тэр харилцааг хийх, өрийг нь нээх. Яг л одоо нөгөө өргөн цацарчсан, юмаа мэдээ болчихсон. Тийм байгаа учраас одоо яг бид нар бол энэ эрхийн айлгуугаар хариуцдаг өгөхын тулд яг шүү тэр хүмүүсийг эхлээд эргүүн болгоход бэлтгэн тусах хэрэгтэй болчихж байгаа. Замчиж хөтөж өг. Тэгжээж тэр эрхийн айлгуугаа хийж. За энийг юу гэж төгсөөч. За тэгэхээр хэдүүлээ бацгаа. Манай яаж. Манай биш.